За өдрийн мэнд. За өнөөдөр 6 сарын 10 хэдэн болж байна. Ер нь одоо л дулаарч ер нь 100 болох шинжтэй болж байна. Тэгээ монголчуудад ингээ харахаар жилийн 365 хоногийн яг нэг хитгэн сар л хамгийн гоё байдаг үе байгаад байна тийм үү. Ялангуяа одоо яг хүмүүс одоо ингээл яг өдөө амралтанд явж гин малчд манаас жоохон одоо магнан тэний нэг тийм үү те. Энэ хитэн сар л жоохон жаргаад тах шүү. Тэгээд ингээ харахаар ер нь яг энэ 100 энэ нүүдэлчин ахуй гэдэг юм ярихгүй болохоо хэлж байна л да тий. Монгол хүн гэхээр яг нүүдэлчин ахуй бид нэр заавалчгүй бас ярих шаардлагатай болж байгаа шиг байна. Монгол хүн хэрхэн гэхээр тий малчин юм уу, нүүдэлч өгөх юм уу, эсвэл одоо сүүлийн энэ орчин цагийн монгол хүн гэж ямар хүн байхын хэлтийн гэдэг. Тэгэхээр яг эхний асуултаа би танаас яг нүүдэлж ахуйтай холбоотой асууя гэж бодож байна л да. Тэрний үе гэхээр яг монгол хүн гэж хин юм бэ? Ямар хүнийг монгол хүн гэдэг юм бэ? Тэгээд энэ монгол хүн маань одоо яг давуу талтай юм уу, ямар сул талтай юм гэдэг тал дээр хэдүүлээ ярилцаад эхлүүл гэж бодлоо. Харин тийм. Ер нь монгол хүнийг бол үргэлжил хайдаг л да. Тий. Өөр Монголд очиж хайж байсан төхөө хотод очлыг уншлаа. За Брэдэд Улаанудад очиход бас лекц уншиж байсан, тэнд хайсан. За Казахстан Алматад очиод хоёр ч их сургууль дээр бас лекц уншсан, философийн сэдвээр тийм үү, үнэн гооцсон сэдвээр уншиж байсан. Тэнд бас Монголыг бас хайж исэн. Казахын талаас. Тий. За Баян Илгээд бас хайсан. За Ховдод хайсан. Бүх аймгаар би чинь бас номын сонгуудаар явж лекц уншиж байсан. Бүх аймгийн одоо номын сонгуудаар. Тэгэхэд бас Монгол хүнийг хайж исэн. Тий. Тэгээд ерөнхийдөө олоогүй. Тий. Зүгээр Монгол гэдэг нэр, Монгол гэдэг хоч, Монгол гэдэг ийм ойлголт. Тий. Тэр Монгол гэдэг нэрийн доор яригддаг янз бүрийн одоо ардууд биш шүү дээ. Тий, тэдрэл тааралддаг болохоос биш. Яг одоо би монгол хүн гэсэд ерөөсөө тааралдаагүй. Тэгээ тэр сүулт би ер нь бас ойлгож эхэлсэн л дээ. Тий, ер нь бол бид нар бол яг одоо тэр нүүдэлчин гэдэг артан гэж хэлэхэд хэцүү юм байна. Тий, ер нь бол суурин болон суурин биш малчин энэ хоёрын холимог юм байна. Холимог ардууд юм байна. Тэгээд яг сүүлийн 100 жил хоорондоо холилдоод устгах нь устаа, зүгтаах нь зүгтаагаад алуулах нь алуулаад ингээд нэг одоогийн нэг энэ одоо Монгол улсын иргэдэл үлдсэн юм шиг байна. Тэгээд өөрсдөө нэг Монгол гэдэг нэрээр яваад байгаа байхгүй юу? Тэгээ уул нь бол яг халах улс гэдэг нэрээр явсан бол бас их таарах байсан юм байна лээ. Тэгээ Монгол гэдэг нэр чинь бас бидрийг хүмүүлээд байгаа. Хаа байсан одоо Афганистан ч гэдэг юм, Хятадын урд талч гэдэг юм уу, баруун талч гэдэг юм уу. Эсвэл бүр одоо баруун дэшегээ янз бүрийн халимаг татаарч гэдэг юм, Төмөрхөө ардууд руу очих ингээд Монголд толилдоод идэх ч юм уу. Хошгоо, Туваа, Алтай халимаг болохоор бас монголч гэдэг л ингээд ерөөсөө юм ч мэддэхгүй байгаа байхгүй юу. Тий, тэгээд этнологийн хувьд ч гэсэн судлахад их хэцүү. Тэгээд нэг ДНК ярьдаг. Тэгэл тэр нэг 1200 оноос хойш нэг юм яриад байгаа шүү дээ. Ургийн мичиг шиг. Тэд нар ч юм бол ерөнхийдөө ямар нэгэн баталгаа байхгүй. Тий, яг бол хүн гэдэг өөрөө тэртээ тэргүй биологийн хувьд, гарал үүслийнхээ хувьд ерөнхийдөө Африкаас гарсан гэдэг шүү дээ. Тэгээ явж олон ардууд байгуулагдсаар байгаа. Тэгээд энэ нутагт бол олон мянган жилийн дараа нэг тийм нэг одоо өнөөдрийнхоор бол нэг үндсэн оркууд юм уу да. Тий, үүссэн юм шиг байгаа. Тийм. Тэгээд энэ үндсэн оркууд чинь нэг байж исэн. Тэгээд үндсэн оркуудад бол амьдрал энд бол хэцүү байсан. Ерөнхийдөө Алтай нурууны болон энэ Хангай нурууч гэдэг юм уу энэ өндөр уулсын завсруудаар л өвлжиж исэн юм шиг байгаа. Тэгээ яг наашгаа бол өвлжих боломжгүй шүү дээ. Одоо Улаанбаатарт бол бид нар эсхийг гэртээ өвлжих ямарч боломжгүй шүү дээ. Тий, бид нар ягаад Улаанбаатарт өвлжиж болоод байгаад нөгөө социализмын Оросууд цаглагаа станц, улааны станц бариад өгсөн учраас бид тэргээ байгаад байна шүү дээ. За хойдлын эсхийг гэртээ айлуу тэртээ тэргүй Оросын нөгөө даавуу янз бүрийн модон идэллүүдээр хятадын модон идэллүүдийг ашиглаад эсхийг гэрчнийг болоод байна шүү дээ. Одоо тэр эсхийг гэрийн тэр хан, тоон, хаалга энэ чинь сүүлдэл социализм үед хийгдсэн байхгүй юу? За тэгэл гэрийн бүрээс энэ төрөл байна шүү дээ. Гадна бүрээс энэ бүх чинь дандаа гаднаас ирсэн. Тийм хятад даавнуудаар л одоо бүрж байгаа шүү дээ. Нэг хэсэг Оросоос Биржик гэж Берзент те ус нэвтэрдгүүгээр юугаар бүрдэг байлаа. Уг нь бол зүгээр л одоо яг л скил байж байгаа шүү дээ.
Тэгээ би нэг хэлээд байгаа шүү дээ. Хоньны л бүх одоо хонь бидэнд юу гэдгүү тэргээр л бид нар ажиллаж амьдэрдэг хүмүүс байлаа шүү дээ. Үндсэн оркууд бол. Тэгээд торгоны зам нурдаг ч юм уу, торгоны зам асуудалд ордог ч юм уу, ерөнхийдөө баруун талын нэг маш суурин ардууд асуудалд орсон юм шиг байгаа. Тэгээд наашгаа их нүүж ирсэн байгаа. Ховод наашгаа баруун одоо тэгэл увс болохоор халимаг Алтай ойрд Шинжаан болоо явчихна. За хойдлоос яг бурайдууд нэлээд наашаа орж ирсэн, өвөр монголууд нэлээд наашаа орж ирсэн байгаа. Зүүн талаас бас нэлээд орж ирсэн. Ерөнхийдөө эн чинь тэгээд сүүлдээ манжийн л засаг захиргааны газар болсон байгаа. Тэгэл манжуудад малыг хариулж өгдөг, адууг нь хариулж өгдөг. Дургуугаа орвол хаяа адууг нь хулгайлцдаг, тэргээ сайн иргэн нэрлэлцдэг. Тэгээд ерөнхийдөө нэг манжийн захиргаатай нэг суурин амьдрал руу орсон баг. Тий. Яг нүүдэлчин бол биш болч таарад байгаа. Тэгэхээр бид нар өөрөөдөө үндсэн оркууд дээр нэмэгдээд Казак, Киргиз, Тува, Халимаг, Манж, Өвөр Монгол за хойдлын бурайдуудаас нэг хэрэг баха. Тэг цөөхөн ирсэн, Тува ирсэн. Бурайдууд бол яг та социализмд биднэрт орц хил заах гэж л ирсэн хойноос. Одоо бэмбэ ирж энэ чинь бол биднэрт бол орц хил заах гэж хурж ирчээ. Тэгээд дараад биднийга шоолоод дээрлэхэд эхэллээ шүү дээ. Онгой зохиогоод. За урдаас бол ерөнхийдөө нэг өөрчн бичгээ Өвөр Монголоос сайн хэрэгжилж байсан учраас тэдний бас бичих үсгийн одоо хэл бичгийн мэрэгчлэр тэд нар бас хэрж исэн байгаа. Одоо бидний гол анхны үндсэн хуулиас ахвал хэл бичгийн гол гэдэг бол бичгүүдийг бол одоо Өвөр монголчуудын тусламжтайгаар манай одоо анхны нацагт орж тийм үү одоо цэвэрлэхийн билээ анхны бичгийн хүмүүс маань бол дандаа Өвөр Монголд бэлтгэгдсэн, Бээжинд бэлтгэгдсэн хүмүүс байгаа шүү дээ. Тий. Тэгэд ийм их сонин ардууд тахгүй бид чинь. За казак руу болоод ирэхээр одоо шал одоо бид нэр Баатар гэдэг үг нь чинь бүгд одоо казак үг билээ шүү дээ. Төв Азийн үг. Тэгээ Төв Аз, Казак чинь Төв Аз болоод ирэхээр бид нар одоо Узбек, Киргиз, цаашгаа Турк, Перс гэл явчих. Бидний өнөөдөр хэрэгжилж байгаа одоо эрдэмч гэдэг юм уу ямар үгнүүд байдгийг оюун, төр гэсэн үгнүүд бол дандаа тэндээс ирсэн үгнүүд. Тий. Тэгэхээр бид нар ер нь энэ үгнүүдээр л яг хинбэ гэдгийг л олох хэрэгтэй мэлээ. Тэг хүмүүсийн нэрүүдээр бас. За тэгээ сүүлд одоо хэддугаар 1600-аад оны үед бас төвд чинь их том хаант болсон шүү дээ. Тий, ер нь тэр хавийг эзлээд. Тэгээ төвдүүд наашаа их орж ирсэн байгаа. Бас төвдүүд ирж ийнгээр бас байлдаж орж өмөө нэгдээ их хийсэн юм шиг байлээ. Тий, ер нь бол тэгээд нэг ийм л нэг тийм сонин одоо үндсэн оркил нутаг байхгүй юу. Тий, зүгээр энгийн суурин амьдрал ямар ч боломжгүй. Зун л ийшээгээ нэг ирж зуншдаг, тэгээ буцаа авчдаг. Одоо Уугрын хаан бас тийм байсан байгаа шүү дээ. Уугрын хаан болвол одоо хар хорин тэр дашин жилэн тэр хавьд байсан ордонтой байсан. Гэхдээ зун л ирдэг. Тэгээ зунсч буцаа авчдаг. Тэгэхээр энэ орн болвол ер нь болвол сүүлдэл тэгээд социализм үед явахдаа бид нар боловсон амьдрал руу ороод ирлээ те байшинтай болоод галтгоотой болоод тийм үү унтлахын өрөөтэй болоод тэгэл машин гадуур тавхдаг энэ төр болчлаа шүү дээ социализмаас эхлээд. Тий одоо бол явахдаа тэгээд эндээс машинууд оруулж ирээд нэг ийм сонин хүн төрлөختний хэдийний амьдраад дуусчихсан сонирхолгүй болчихсон тэр амьдрал чинь өнөөдөр Монгол оронд эд одоо буцалж байгаа байхгүй юу. Тий. Тэгээд ийм л нэг хүмүүс. Адраас Монголыг бид нар хаагаад хаансч олохгүй. Нэг түүх юм уу үлгэрэл олно. Таныг одоо та Монголд Монгол хүний хувьар гадагшаага явж хурал цуглаанд оролцож байгаа шүү дээ. Аюу болоо да. Тэгээд та ингээ хүмүүстэй уулзахдаа гадны хүмүүстэй уулзахдаа би ямар хүн гэж хэлдэг вэ? Одоо би одоо тий яг би Монгол улсаас ирлээ. Монгол улсын иргэн. Тий. Тэрнээс та нарын гадаадхан би шууд хэлдэг. Өөрөө чи яриад байгаа тэр 800 жилийн өмнө ямар нүүдэлчин ямар эзэнт улс эзэнт улс тэр чинь бол ерөнхийдөө үлгэр шүү надтай ерөөс ямар ч хамаагүй. Ер нь одоогийн энэ Монгол улстай та нарын над яриад байгаа үлгэр домогч ямар ч хамаагүй шүү. Өөрөөр хэлбэл энэ Монгол улсаас нэг гарч дахиад л иш тишээ дахиад л хүнтэй хөнгөө газруудыг баган давчгаад эзэлчлээ энэ төр гэсэн юм бол ямар ч утгагүй шүү гэж хэлдэг. Тэгээ 800 жилийн өмнө дэлхий дээр бол ерөнхийдөө нэг 300 сая л хүн байсан байхгүй. Тийм. Тэгвэл ер нь энтгэхэд хоёр л гол нь байсан байхгүй. Тийм 800 жилийн өмнө бол. Тэгээ Египт жоохон Грек тэгээ бусад Европ байхгүй шүү дээ. Жоохон орнууд л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо хаашаага хэнийг эзлэх гэж 800 жилийн өмнө тавих юм мэдэхгүй. 300 сая хүн биш шүү дээ. Юу 300 сая гэдэг чинь өнөөдөр тэгээ Америкийн бүх хүн чинь 300 сая шүү дээ. Тэгэл болоо 340 сая. Тийм. Ерөнхийдөө бүр их сүүлд 1600 1700 он болж ээж хүн төрлөختөн чинь нэг сая болж байгаа байхгүй.
тэрбум уу? 1 тэрбум тий одоо 1 тэрбум болж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс хойш яг тэ нөгөө бордоо гарч ирээд тэгээ нөгөө газар тариалан юу гам болж ургац алдахгүй болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүнс найдвартай болчихж байгаа байхгүй. Тэгээд өсөж байгаа байхгүй. Хүн төрлөختөө. Тий хүнсэл найдвартай бол өсөхгүй шүү дээ тий. Ийм одоо хүн төрлөختний түүхтэй бид нар бас их харьцуулж бусад ард түмнүүд яаж явсан тэр амьдрал за миний талаас бол тэр философи одоо 3000 жилийн түүхтэй тэр философи тэр бүгдийг би харьцуулж юу таарч байна уу юу таарахгүй байна уу гэдгийг чинь дандаа боддог хүн байхгүй. Тий цаг хугацаанд одоогийн цаг хугацаагаар харьцуулахад юу таарч байна уу хүн ам тэр үед ямар хэлээр ярих боломжтой бичиг үсэггүй байсан тэр бичиг үсэггүй хүмүүс хорвоо ертөнцийг яаж төсөөлөх үү яаж буулгах уу тий энэ бүгдийг бид нар их бодож ийж хариу өгөхгүй бол зүгээр л одоо ингээл агуу арт түмэн байсан 800 жилийн өмнө манай улс ямар хөгжилтэй байсан юм бэ? Гол Улаанбаатар байсан юм хаашаа тий. Өнөөдөр хүн жоохон хөгжлөг болчихж байна тэр гэдэг шүү дээ зарим хүмүүс. Тий. Одоо бол наадмаар бол бүр л тий ер нь бол наадам бол ерөнхийдөө уул нь бол манжууд яг үндсэн оркуудыг малчин ардуудыг л баярлуулах гэж л хийдэг баяр байхгүй юу? Одоо манж ноёдуудын л баяр байхгүй юу? Наадам чинь. Наадам гэдэг үг чинь ч гэсэн манж үг шүү дээ. Одоо баяр, наадам тэр гэсэн үгнүүд чинь манж үгнүүд яваад байгаа шүү дээ. Тий. Яагаад тэр үгүүл ер нь сүлжийн одоо хаан бол энэ нутгийн одоо бидний энэ байгаа Монгол улсээр нэрлэлчээд байгаж байгаа энэ нутгийн хамгийн сүлжийн хаан бол Инх хамглан хаан. Тий. Энэ бол Инх хамглан хаанаас үлдсэн л одоо ардууд энд сайхан ингээд хөрөлдөөд нааш цааш тахилдаад нь шүү дээ. Тий. Морьтойч, машинтаач. Тий. Хамгийн сүлжийн хаан Инх хамглан хаан. Инх хамглан хааны Нурхаачи гэж одоо дараагийн хаан бол ерөнхийдөө энэ одоо бидний Монгол улс гэж нэрлээд байгаа хавтгай дөрвөлжин км газрыг захирч ирсэн. Тэгээ зарим хаадууд нурагшаага хятадыг захирч ирсэн. Тэгээ манжичийн нэг хэсэг яалаа шүү дээ. Энэ хэсэг хятадтай нийлүүлээд Казахстан ер нь гээд ийм их том талыг эзэлж явах ч яг захирч ирсэн. Тэгээ тэр нь биднэрт их хэрэг болсон. Тэ ер нь бол яг зохион байгуулалтанд орсон. Малчин гэдэг хүн одоо яаж амьдэрдэг, малаа яаж хариулдаг, өвөл яаж өвөлждөг, хавар яаж одоо малаа сэргээдэг, янз бүрийн өвчин, янз бүрийн одоо цэвэрлэгээний юмнуудад, ариун цэврийн юмнуудад малаа яаж угаадаг, цэвэрлэдэг, өвчин тусуул тэгдэг энтэг 100 хаашаа бэлчээдэг, юу ямар бэлчээрт одоо өвс ногоо хэрэгтэй гэдэр чи бүгдийг зааж өгч байсан байгаа байхгүй юу. Тий. Ер нь бол одоо бид нар энэ зүүн тишээгээ юу гэж байгаа шүү дээ. Хуучингийн манжийн одоо ардуу тишгээ байгаа шүү дээ. Зүүн талд чи юу гэдэг лээ нөгөө юу байгаа шүү дээ. Харбан хотоос хоошоогоо тишгээ очих юм бол жинхэнэ одоо манжийн их нутг руу очиж шүү дээ. За бидний одоо энэ малчин амьдралын маань их нутаг чинь тэнд байгаа шүү дээ. Тий одоо Дорнод аймгийн цаана амар мөрний тэнд маш их гоё нутаг. Ер нь бол яг бидний энэ амьдарч байгаа Монгол нутаг бол хүн амьдрахад хэцүү. Өвлийг бол арай ядан чадан давж штэ. Одоо эскигэр дотор Монгол хөдөө өвлийг давна гэдэг бол тийм сайхан биш. Яг одоо бол яг тэ Оросоос, Хятадаас янз бүрийн материал бараа таваар ирчихсэн учраас тэргүүрээ дийлчих юм л да. Тэгээд гадаанаа нэг портоор зогсож байна. Тэгэхээр нэг болцоод байгаа. Зүгээр яг одоо 100 жилийн өмнө 200 жилийн өмнө юу ч байхгүй шүү дээ. Ямар ч техник байхгүй шүү дээ. Сандал үхэр тэрэг байгаа шүү дээ. Тэгээд үхэр тэргээрээ нөгөө нэг хөрхи арай яд нэг даваан дээр гарч ирчихэд тэд нар чинь бөө юм болдог гэсэн баггүй юу? Оо босгоод л. Тийм бүр баяр тэмдэглэдэг гэсэн баггүй юу? Тий. Одоо тэгэхэд чинь хурдан жиптэй даваан дээр гарч ирээд нэг чигнаар мгнаар дараад л аваар ингэрэл мэрлээ дээр асаагаад хөөрхөн байдэн штэ. Тий. Тэр үеийн юм явж байгаа баггүй юу? Бас хөөрхөн бид нар ч ингээд техник технологи ирчээд байхад бүр 100 жилийн 200 жилийн өмнөх үндсэн оркийн юм тэрсээ тархинаас нь гараагүй явж байгаа баггүй юу? Тэгээ таны яг ярьсан дээр олон ч хүмүүс угаасаа танд дургуун хүмүүс одоо ингэж ярьдаг шнэ Монголын төвийг үгүйсгэлээ гээл тэ. Тэгээ нэгдүгээр таны нөгөө яриан донд би лавшруулж асуух гэсэн. За одоо нэг алтан уургийн асуудал яригддаг. За 1930-аад онд одоо шар бяадлууд нь байна уу хилэмдүүлж явсан гээл олон сэхэтнүүдийг алдсан гээл нэг хэсэг нь тэр үед монголчууд чи ерөнхий алтан уургийнхаа бүх хүмүүсийг тэр үед хүүс тэмтрээ тэгээд хамаг сэхэтнүүд нь алдсан. Одоо тэгээд байгаа царай нь бид нар ингээ нийгмийг түүчээл сэхэтэнгүй болчиход байгаа учраас үр дүн тэр юм аа гэж ярьдаг. Тэгэхээр таны хэлэх гээд байгаа гол санаа нь
Ер нь за 800 жилийн өмнөх одоо бол Чингис хааныг бол эргүүлж ингээл гаргаж ирэхгээ соёлын яамч дээр музейгээл барьлаа. Олон улсад ингээл Go Mongolia Чингисээ сурчлаа гэл ингээл явж байгаа л да. Тий Америк Японы судлаачид хүртэл ном бичиж мөнгө олоод тийм үү? Тэр ер нь бол цаасан дээр ингээд харсан ямар нэгэн баримт бол олон улсад байхгүй байна. Тийм учраас та тэрэнд итгэдэг үү? Үлгэрс тий яг үлгэргээд ингээд ер нь бол яг энэ чинь нэг төсөөлөл яваад байгаа байхгүй. Тийм байсан байх гэсэн төсөөлөл байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэгсэн байхаа гэдэг нэг үнэмшил. Тий. Юм тэгээд хүний төсөөлөл үнэмшил хоёрыг чи одоо хааж боох боломжгүй шүү дээ. Тий одоо яах вэ? Төсөөлөлдөө сайхан. Тий тэр юмдаа сайхан үнэмшилтэй. Тэр дөрөв шашин төгсөл үнэмшил явж байгаа шүү дээ. Тий. Тэр бол ерөөс асуудалгүй. Тэгвэл сая чиний яг яран дотор маш их чухал үг гарч ирсэн байхгүй түүх гэдэг. Тэгэхээр философч хүн түүхийг хэрхэн тайлбарладаг вэ гэдэг чинь бас нэг онцлог байхгүй юу. Философч хүн бол түүхийг бол хөгжлийн явц гэж нэрлэдэг байхгүй юу. Альва ард түмэн тэр нийгэмд урагшаага одоо прогресс гэж хэлдэг шүү дээ. Урагшаага хөгжил явагдаад ахиц гарсан бол тэрийг түүх гэж нэрлэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг түүх болгоод ярих боломжтой байхгүй юу. Тий. Тэр оронд ямар ч одоо хөгжил урагшаага ахисан хүн ёсны, хүний нийгмийн, ёс суртахууны, боловсролын, хүмүүжлийн тийм ахиц гарсан нийгмийн том хөдөлгөөн ахиц гарсан бол одоо түүх ярих боломжтой байхгүй юу. Юусаас Египтийн түүх, Грекийн түүх, Энтхэгийн түүх, Хятадын түүх, Персийн түүхийг яагаад яриад байгааг вэ? Яг бол тэр чинь бичиг үсэг үсээд л хот байгуулагдаад л, гүүр байгуулагдаад л, сургууль үсээд л, ном бичээд л, ном уншаад л, соён гэгээрээд л яваад байсан учраас тэр ард түмч түүх яриад байна шүү дээ. Бид нар чинь үндсэн оркийн малчин амьдрал бол юу вэ гэвэл ерөнхийдөө 100 жил нэг өдөр хоёр ямар ч ялгаагүй байдаг байхгүй. Ямар ч өөрчлөлт байхгүй. Тий. Хэлгээгээл хийн. Өглөөгөр нь орой орж ирд махаа идэнэ. Өөр байхгүй. Өвлж. Зон нэг жоохон агаарт нэг тайвширна, амарна. Тэгээ буцаад ажилдаа орно шүү дээ. Намраас одоо 9 сарын 1-ээс. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө түүх ярих юмч боломжгүй Монгол оронд. Бидэрт яриад ах түүх байхгүй. Зөвхөн өнгөрсөн хугацаанд тийм одоо юм болсон гинлээ гэсэн тийм хроник гэж байдаг шүү дээ. Хроникл. Он жилүүдийн хроник. Он жилүүдийн тэгсэн тийм үү төвдөөд орж ирсэн, манжинер ирсэн. Тэгээд энд зохион байгуулалтанд орсон гэсэн тийм ойлголтууд бол түүх ярих юмш боломжгүй. Яг хүний одоо намтар гэж байл л да. Тэр хүн төрлөө тийм үү мал хариулаа өгөхлөө одоо тэгж юу ярих юм. Та нар ч одоо намтраа бичвэл хачин юм болно шүү дээ. Тийм 10 жил төгссөн, тийм мэрэгжил сурсан, дараа нь тэнд ажилласан гэл баахан бичих шүү дээ. Тэгэхээр чи түүхтэй биш шүү дээ. Тий. Тэгэхээр ийм юмнуудыг бид нар нарийн ширээ юмнуудыг ингэж ярьж тодорхой болгож явахгүй бол түүх гэдгээрээ юу хэлээд байгаа юм бэ? Ямар үйл явцыг нэрлээд байгаа тэр үгээр. Философч хүн гэдэг чинь тэр үгийг маш их анхааралтай сонсож тэрэн дээр тайлбар өгж явахгүй бол мэдээж ин гэж юусоо хүлээж авдаггүй байхгүй. Философч хүний онцлог бол урд үеийнхаа бүх одоо ярьсан яриа бичсэн одоо юу байдгийг урд үеийнхаа хүмүүсийг бэлэн зөв үнэн гэж хэзээ ч хүлээж авдаг. Заавал асуудаг, шалгадаг. Тэд нар яг юу хийсэн? Яг юу бичсэн? Ямар ном бичсэн? Бид нарт ёс суртахууны тухай ном хэн бичиж үлдээсэн? Сургууль хүмүүжил, хүн болох, хүн ёсны тэр бүхэл нарийн ширийн ойлголтууд байна шүү дээ. Сэтгэл зүй одоо юу байдгийг, ухааны хөгжил, боловсрол энэ сэдвэр ямар ном бичээд бидэрт үлдээсэн? Хаана байна? Тий. Хүний бодол гэж бид нар ярьж шүү дээ. Би бодохдоо гэл. Яаж бодож байгаа? Тэр талаар хэн ном бичсэн? Хаана байна? Тэр бид нар ч ерөөсөө ямар нэгэн юм хүнд үзүүлэх юмгүй байж өвдөөц. Одоо соён гэрүүлэгч тэр, суут зохиолч тэр гэдэг байгаа байхгүй. Тэр би ингээд харахаар хөнгөгээд харахаар тэр тонойлогтой ерөөсөө юу ч хийдэг биш шүү дээ. Тэгэхээр нөгөөд бол ч уралдаг шүү дээ. Урд үе өвдөө цэцэгдөө одоо яалаа. Хаашаага гар нагаанаар бодох юм бол буцаагаад их буухаар бодно ч шиг гоё өгнүүд өгд юм байдаг шүү дээ. Ховсглын өгнүүд те их буугүй ээжэж. Тэг хятад руу төмрийн хог болгоо зарцсан үсттэй. За нөгөө талаар сайн чи тэр эсэргүүн гэдэг үе ярьж шүү дээ. За алтан ураг руу орохоос бас эсэргүүнийг бас нэг ярьчих. Тэр үг унчлаа шүү дээ. Зөв нь бол 30 40 онд одоо эсэргүүн болсон хэлмэгдэл энэ төр гэл яриад байгаа шүү дээ. Тэгээ тэрийг бол би ингээ бас судалж үзлээ л те. Бас янз бүрийн уншаад тий сэтгэлийн хөдөлгөөн гаргаж болохгүй шүү дээ. Тий. Яг бол миний цаг үе учраас тэр өмнөх цаг үед юу болсон одоо манай өвөөч гэдэг юм хин ч гэдэг ингээд сонсоход цагаант нийт зэрэг гамбин бороонд
бодуулсан галуулсан аюу их төгөлт байдаг байхгүй юу? Одоо тий одоо үйл явдлууд байдаг байхгүй юу? Тэгээд чинь би тэр үед амьдарч байгаагүй учраас өнөөдөр би өөрөөр хүлээж авна шүү дээ тэр чинь. Тий одоо уурлаад эхэлж болохгүй шүү дээ. Тэгээд ер нь бол манад бол 30-аас 40 оны үед 30-аад оны үед бол ерөнхийдөө иргэний дайн болсон юм байлээ. Civil war. Тий. Ерөөсөө аль ч ард түмэнд иргэний дайн гэж болдог байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр шинэ үе гарч ирээд шинжлэх гэдэг. Хуучин үе нь хуучнараа байна гэдэг. Ингээд зөрчил үүсдэг байхгүй юу? Ингээд хоорондоо зэвсэг тослого. Тийм. Тэгэхээр ламнар буу яриад боссон байгаа шүү дээ. Нөгөө талд шинжлэх гэсэн хэсэг бас буу яриад урдаас нь хөдлөн шүү дээ. Тэгээд тэр хоёрын хооронд иргэний дайн болж байгаа байхгүй юу? Энийг бид нар тэгж харах юм бол бид нар тэндээс маш их суралцсан. Тий. Тэгэхгүй бол бид нар зүгээр л нэг талд буудалцсан хүмүүсийгээ болохоор хэлмэгдсэн гээд буудсныгаа болохоор алавч гэдэг шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Одоо Америкийн иргэний дайныг бид нар сонсох юм бол хачин юм сонсон шүү дээ. Оросын иргэний дайн байна, Хятадын иргэний дайн байна. Германы иргэний дайн, Францын иргэний дайн. Тэр бүгд шинжлэхсэн шинэ үеийн хуучин үетэйгээ зөрчилдөг байхгүй тийм. Өнөөдөр ч гэсэн Монголд иргэний дайн болж болно. Яг л шинэ үе шинжлэхдмээр байна. Хуучин үе тийм үү? Хуучнараа явах гэдэг. Тэг улс төрийн янз бүрийн зөрчилдөө өнөө чинь дандаа тийм байгаа шүү дээ. Гэтэ иргэний дан гэдэг чинь заавал их буудалцах хэрэггүй. Ер нь бол иргэний дан гэдэг бол дотоод зөрчлийг л хэлээд байгаа байхгүй юу? Хуучин шиг шинжлэх гэсэн хоёр бол дандаа зөрчилд орд юм аа. Дандаа зөрчилд орно. Гэрүүл дотор ч гэсэн хуучууд, хөгшчүүд, уламжлал, яс, Монгол яс гэх нэг юм ярина. Шинэ залуу үе урагшламаар байдаг, хөгжмөр байдаг, юм сурмаар байдаг. Хуучныг ардаа орхимоор байдаг. Чи одоо том толгойлохгүй шүү гэлэглээ шүү дээ тий. Сэргі болжээ. Ихэн болжээ. Энэ зөрчил дандаа байдаг. Энийг бол төлөөлж өрөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд ч би лекц уншдаг залуучууд лекц уншдаг хүмүүстэй дандаа л хэлдэг шүү дээ. Та нар 10 жилийн дараа 20 жилийн дараа надаас мундаг болох хэрэгтэй. Тэгжээж улс орон хөгжинэ. Тэрээс одоо намайг шүтээд миний мэдлэгээс цааш гарахгүй бол Монгол улс хөгжихгүй. Энэ Монгол улсыг ярьж шүү дээ. Нөгөө түүх биш шүү. Нөгөө Монгол биш шүү. Тий. Үлгэр дамгийн Монгол биш шүү. Бодит Монгол улс ярьж шүү. Үндсэн хуультай, иргэний өмнөлттэй, паспорттай Монгол улс ярьж шүү. Тий. Тэр байхгүй юу? Алтан уурга гэдээ ярих юм бол бид нар уурга гэдэг үг, тэр алтан гэдэг үгнүүд ч юм бол дандаа Төв Азийн үгнүүд явж байгаа. Тий. Алатаа, алтан тэн чин алт их ярьдаг. Алтны орнууд байхгүй юу? Бид нар ч алтны тухай ойлголт байхгүй. Бидний амьдрал хизээч алт яригдчих байгаагүй. Алт гэдэг чинь тэр нөгөө хаантай, Персийн, Арабын, Исламын орнуудын тийм үү үнэт одоо идлүүд байхгүй юу? Алтаар юм хийдэг. Дэдэм хийн. Одоо юу хийдэг? Гоёл хийн. Тэр чинь бид нар ч одоо Төв Азийн орнуудаар явахаар чинь тэгэл тансаг амьдрал руу, баян амьдрал руу яваад орчдөг шүү дээ. Исламын орнууд руу очихор чинь. Тий би ч одоо тэр явж одоо там Туркд очихтал тэгээд мэдгэдэг шүү дээ. Тий урагшаага Казахстан орохтол мэдгэдэг шүү дээ. Орон тийшээ. Тэр алтан тэр ураг гэд ингээд байгаа тэр бичгээ ингэж явдаг. Бид нар чинь цаас тэр үед байгаагүй. Цаас олох юм бол одоо хятадын муутаа цааслах шүү дээ. Тэгээд юугаар бичих биерээр л бичих шүү дээ. Биер гэдэг чинь яддаг. Тий. Тэгэхээр манжил явж байгаа байхгүй юу? Тий. Тэр бид нар чинь юм өөрсдөө цаас хийж байгаагүй, даавууч хийж байгаагүй мөртлөө нэг том юм ярих гэдэг байгаа байхгүй юу? Ямар бичиг хэн бичсэн тэр? Ямар бичгээр, ямар үсгээр? За тэгэл Монгол дээл гэдэг бид нар дээл ярих юм боломжгүй. Бид бүх торго даавнууд бүгд урдаас ирж байгаа шүү дээ. Жинхэнэ одоо үндсэн оркуудын дээл чинь хөдсөн дээл шүү дээ. Тий? Өөр баг шүү дээ. Яг нэг ганц асуулт асуучих. Иргэний дай ингээд та тодорхойлж шүү дээ. Тухай одоо яхав түүхтэр одоо нэг хэлмэдүүлэлт гэж яриад байгаа зүйл. Тэгэхээр би зүгээр энэ дээр лавшруулаад асуухад зүйл гэдэг үг хэрэгж болохгүй шүү. Тий. Энэ дээр за ламнар за тухайн ламнарууд бол тодорхой хэмжээнд өөрсдийн гэсэн ихтгэл үнэмшилтэй ч гэдэм үү өөрсдийн номоо бас ингээд судлаад ирсэн хүмүүс байгаа тийм. Гэтэл нөгөө талд нь таны хэлж байгаа шиг өөрчлөлтийг хийхийг хүсэж байгаа хүмүүс нөгөө хувцсдангууд. Тэгээ зарим талаас нь нөгөө одоогийн зарим түүхийн номыг ингээд уншаад үзэх юм бол Оросын ямар нэгэн дуудлагаар гэдэг юм уу тийм. Оросын гар хөлөөр гэдэг юм тийм. Хүс тэмтэрсэн юм шиг түүхшигддэг. Тэнгүүд үнэхээр өөрчлөлтийг хийх гэж та харж байгаа бол тэр хүмүүсийн одоо ламнарыг устгасан тэр хүмүүсийн тэгвэл итгэл үнэмшил нь юу байсан? Яг ямар өөрчлөлтийг сэтгэлдээ тээж исэн учраас тэр хүмүүс тэгвэл зорьсон. За хамгийн түрүүнд дүндээ хөрснүү тэгвэл тийм. Яг үнэ.
Өдөндөө хүрсэн учраас бид нар өдөр байж байгаа байхгүй юу? Тий. Хөрөг бол бид нар ч одоо төвчшгөл байж байгаа шүү дээ. Тий. Тэгээд байна шүү дээ, ийм байхгүй. Гол нь 16 нас хүртэлх хүүхдүүдийг 10 жилийн сургууль сургах гэсэн чинь болохгүй байсан байхгүй юу? Сүм хэдрүү явуулаад шав болгоод. Тий. Тэгэхээр хүүхдүүдийн чинь эхлээд 10 жилийн сургууль сургах хэрэгтэй. Орчин үеийн амьдрал руу оруулах хэрэгтэй. Ургамал судлал, амьтан судлал, тийм үү, газар зүй, математик, гадаад хэл энэ бүгдийг чинь хичээл заах хэрэгтэй шүү дээ. Тэрээс сүм хэдрүү явлаа. Тэгээд нэг ламын гурил зурдаг, мод хагалдаг л ажилчин болчихж байгаа шүү дээ. Тэг боол болчихж байгаа шүү дээ. Тэгээд тэд нар ч нөгөө боолуудаа алдахаасаа уурлаа шүү дээ. Юу яриад байгаа юм. За тэгээд эмэгтэй хүүхдүүдийг боловсролтой болгох. 15 наснда хүний эхнэр болоод хүүхд гаргаад эхлэх биш. Тэг 15 6 наснаас л хүүхд гаргаад эхэлж байгаа шүү дээ. Тэгэл 12 хүүхд гаргаж байгаа шүү дээ тэр үед чинь. Тэгээд нөгөө өвчин ихтэй учраас эмчлэг байхгүй, эрүүл мэндийн салбар байхгүй, анагаахын салбар байхгүй, эм тариа байхгүй учраас 3 4 хүүхд үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд эмнэлэг хөгжүүлэх гэж байгаа шүү дээ. Эмнэлэг хэрэгтэй. Эмчид үзүүлэх хэрэгтэй. Шүд өвдлөө ээжийнхэн шашиг амрууга залгих биш. Шүдний эмч рүү очих. Тэр үчи шүдний эмч байхгүй шүү дээ. Хөл хугарлаа. Тарганы харьсаар л боонш шүү дээ. Өнөөдөр гэмтэл рүү явж байгаа болоо. Шохоод болж байгаа шүү дээ. Тий. Тэр чи өнөөдөр бидний амьдрал чинь тэр иргэний дайнаас тийм үү үүссэн энэ сайхан амьдрал байхгүй юу? Тэгэд бодоод танаа тэр үеийг нэг төсөөлөлтөө би хэлээд байна шүү дээ. Төсөөлөөч гэж. Тий. Хачи юм байгаа шүү дээ. Бүр хачи юм байгаа шүү. Заримдаа би хүрээний 1901 оны энэ төр зургууд байдаг шүү дээ. Бүр амар юм байгаа шүү дээ. Тэгээ сүүл рүүгээ тэр орос хятадууд чинь зааж иж нүхүү ухчихж одоо энэ нүхрөө нөгөө юмаа гаргадаг юм шүү гэж зааж өгсөн гэж байгаа байхгүй юу? Тэр хүртэл нүх гэдэг хүртэл мэдэхгүйсэн гэж байгаа байхгүй юу? Нүхрөө хийдэг гэдгийг зүгээр л суугаал тэгэл босдог. Хүн өнгөрлөө нэг газар явчаал тавьчдаг. Тэгээд нүх ухчихж оршуулдаг болж гэлсэн байхгүй юу? Тий. За хөлөө бол бүр өнцөн оркотны асуудал чинь бүр хэцүү. Тий. Хүлээс их айдаг. Тий. Хүлээс айдаг ганцхан л ардууд байгаа шүү дээ. Тий. Одоо манайх шүү дээ. Тий. Казакууд бол хүлээс айдаггүй шүү дээ. Тэгэл сайхан цэвэрлж угаагаал оршуулаад тэгэл бурхан руу явуулцдаг шүү дээ. Одоо бурхан уцаагаад авах гэж байгаа юм байна гэл. Тий. Кристийн шашин ч гэсэн тэр шүү дээ. Бурхан руу явуулж байгаа шүү дээ. Тэгэл бурхан шалгаад там руу юу диваж руу явнаа л гэж байгаа шүү дээ. Тий. Окей. За баярлалаа. Би түрүү яриануудын сэдвүүдээр нь бодоод тэгээд сая эргээд буцаад асуулт руу ороход нэлээд үсрээд явцсан санагдлаа. Тэгээ эхний ориглын асуулт дээр ингэсэн шүү дээ. Хэдүүлээ нэгэн симпозиум хийж байгаа юм чинь. Эхлээд Монголыг та хайсан гэсэн. Төв Азийн орнуудаар тэгээд лекц уншин гаваад. Тэгээ Монголыг хайна өөр Монголд өөр Монгол за тэгээд явсан гэсэн. Тэгэхээр Монголыг хайна гэдэг чинь өөрөө Монголоо мэдж байгаа хүн хайх юм шүү. Ямар шалгуур дээр үндэслэж Монголыг яаж хайж байгаа. Монгол гэдэг тэр яриаг сонсчихвол яг тийм юм байна уугүй юу гэдэг. Тийм нэг яриа яваад байна шүү дээ. Монгол гэж байсан. Тийм үү? Монголууд айгу сөрхий байсан. Тийм үү? Одоо бараг л лизен тулс гэдэг чинь импери гэдэг чинь шал өөр юм байдаг хгүй. Импери гэдэг чинь ордонтой, цэргийн хуарантай, цэргүүдээ өдөр болгон сургадаг. Хажуу талд нь цэргийн хувцас, сэлэм, ном сум их боо үйлдвэрлэдэг, гар урлалтай одоо асар том систем байжээж асар том систем байжээж импери ярина шүү дээ. Одоо хятад ч бол импери ярихад хичнээн их боо үйлдвэрлэх, цэргүүд нь хэд байх вэ? Цэргүүдийн морийг сургах. Цэргүүдийн морь чи одоо манай морь шиг тийм үү? Юу Эмилийнхаа дөрөнд чирэгддэг моринууд биш шүү дээ. Тэр чинь чирэгдэггүй моринууд шүү дээ. Чирэгдээд бас эзэн төрмөлийг явцсан шүү дээ. Тэгэхээр чинь даас чи эзэн төрмөл гэдэг чинь дахиад нэг буруу юм яриад байгаа байхгүй. Бид нар ер нь байж та бид нар дэлхийн түүхийг харах юм бол тийм үү? Дайнууд яагаад болдоггүй вэ? Ерөнхийдөө л хөгжөхөд тул хөрөнгөтэй болоод улс орноо хөгжүүлэх гэж дайж байгаа шүү дээ. Тэг. Бид нар ч юм бол зүгээр хулгай хийхч, дээрэм хийхч л явж байгаа шүү дээ. Тэг. Тэгэхээр тийм нэг инээдэмтэй юм ярих ерөөсөө хэрэггүй. Хоёрдугаарт тэр 800 жилийн өмнө гэдэг чинь хүн төрөлхтөнд 320 сая хүн байсан гэдэг. 20 хүрэхгүй юу? Тэр цөөхөн хүн дотор чамд эзлээд авах хүн ч байхгүй. Эзлээгөө. Тий, юугаа эзлэх юм? Өнөөдөр дай бол байж байна. Тий. Гитлер ягаад дай хийсэн? Орос руу дай хийгээл баяжих гэж л дай хийж байгаа шүү дээ. Наполеон яах гэж дай хийсэн? Наполеон дахиад баяжих гэж юм чинь тий. Тэгэхээр өнөөдөр ямар ч дайн болов хайсан болохоос судлаагүй л хайсан судлахаар чинь үлгэрэл гараад ирчихсэн. Яагаад тэр судлах юм байхгүй? Юу судлах юм? Википедиа дээр нэг хэдийн юм байгаа.
Тийм үү, нэг Монголс гэсэн юм байгаа. Тийм юу прото Монгол гэж өгч байдаг байхгүй юу? Прото Монгол. Монгол хэлгээд би судлахгүй юу? Тийм би чинь философийн номнод орчуулсан байхгүй юу? Тэгэд монгол хэлгээд судлахгүй юу? Нөгөө герман хэлнээс ингэж орчуулсан чинь нөгөө юугаа толгичгээ байл шүү дээ. Тэгээд нөгөө монгол хэлний тайлбар төл гэж байдаг, зөвлөлийн тайлбар төл гэдэг нэг зузаан ногоон 30 мянган үг гэж байж байгаа байхгүй юу? Тэгээд би нөгөө тех номнуудаа хараад л ингэж орчуулах гал ингэж дэсэн чинь монгол хэл айгүй сайн байсан байхгүй юу? Тэгээд би жоохон гайхахгүй үндсэн оркуудын хэл тийм үү философийн ном орчуулахаар хэмжээнд байх боломжгүй шүү дээ. Тэгээ хайсан чинь дандаа перс, турк, Төв Азийн үгнүүд байж байгаа юм чинь. Бүх оюуны үгнүүд нь оюуны үгнүүд чинь нэг абстракт үг гэдэг шүү дээ. Оюуны, майнд, интеллектуал үгнүүд. Тэр үгнүүд нь дандаа тэндээс ирсэн үгнүүд. Эрдэм, оюун, ухаан, тий бодит биш. Тий. А бид нар чинь нөгөө нэг бодит юм ярьдаг ардуучууд дээ. Тий. Нэг сайн л бол нэг мал ярин, сайн л бол нэг өвс ярин. Тий. Тэгэл ер нь тэгэл них байхгүй шүү дээ тэнд чинь. Тэгэхээр тэндээс бүх үгнүүд. Одоо бид нар ингээл гаргаал хайр гэсэн үг чинь бурхны нэр байгаа байхгүй юу? Умай гэсэн үг бас бурхны нэр. Мөрөн гэсэн үг бас бурхны нэр. Дандаа эрх, энх чинь бас бурхны нэр. Эрх гэдэг чинь бүр хуулийн юм явж байгаа байхгүй юу? Тий. Бид нар одоо засаг их сургууль их засаг гэдэг шүү дээ. Энд чинь ясаа байхгүй юу? Ясаа гэсэн үг байхгүй юу? Перс үг байхгүй юу? Онлын үг байхгүй юу? Философи үг байхгүй юу? Тий. Тэр бид нар хэлээл судлах юм бол хаанаас ирсэн гэдэг дор мэдчихнэ. А тэгээд ерөнхийдөө бол яг энд бол үндсэн оркууд байсан юм байна. Тэднэр дээр ирсэн юм байна. Зарим нь яг үндсэн оркуудаа алуулсан баг. Зарим нь үндсэн оркуудаагаа нийлдээд холилдоод хөгж ухт гаргаад одоо яадгийг амтарч амьдраад ингээд. Тэгээ ийшгээ ирсэн тэр баруун талаас ирсэн ардууд, манжаас ирсэн ардууд энэ хоёрын холимог яваад байгаа байхгүй. Одоо бид нар дунд хайх юм бол одоо сонь юм гарч ирнэ. Тэгэхээр одоо ингээ хүмүүс нэг халахцаас мус бол байхгүй. Бүр тэгж ярих чирэг. Ер нь бол одоо зөвхөн өөмөгийнхаа нэрийг л асуух хэрэгтэй. Аль нутагт байсан? Тий. Бид нар чинь нүүдэлч биш байхгүй юу? Бид нар чинь суурин байхгүй юу? Суурин гэдэг чинь юу гэсэн үг? Одоо айл гэдэг үг биш үү? Тэр чинь олон гэрүүдийг нийлүүлээд айл гэж нэрлэдэг байхгүй юу? Ганц биш шүү. Айл гэдэг чинь казак үг явж байгаа, киргиз үг явж байгаа. Айл гэдэг чинь тэд нар чинь олуулаа байдаг. Нэгдүгээр. Хоёрдугаарт бид нар чинь манжийн үед суурин болсон байхгүй юу? Бүр нутагтаа болсон байхгүй юу? Тий, бүр нутагтаа. Одоо та нар эмээгийнхаа нутаг руу очиж болно. Тий, яг л нутагтаа байсан. А нүүдэлч байсан бол нутаггүй шүү дээ. А жинхэнэ нүүдэлч чи хаана байдаг? Африкт байдаг. Арабын орнуудад байдаг. Уйлсэн цөлд. Нөгөөсөөр арга байхгүй. Африкт халуун цөлийн нутгийн сахаар одоо юу гэдэг? Нөгөөсөөр арга байхгүй. Сайхан байгальтай бол хинч нөхгүй. Шуурглаа одоо тэгэл тийм үү? Өвс байхгүй, малд идэх өвс байхгүй. Тэгэл нүүсэн дээр. А манай ч юм бол дандаа нутагтай. Тэд дандаа өвгөө үлжээ байсан. Тий. Асуудалгүй. Тэгэхээр бид үргэлж яг нүүдэлчин гэж хэлж болохгүй байхгүй. Тэгэхээр гадаадынхан бид нар ингээд номад гэж нэрлээд ахаар би жоохон дургүй байдгийг. Би жоохон хурал мурал очоод бас гадаадынхан тест монголчууд бол номад артан танаа номад гэхээр үгэж уучлаар бид тийм хачин бид нар чи их сургуультай философитой тэг зөнтэй манайхаар Монгол улсад дөрөв доктор байдсан шүү дээ. Нэг хүнд баргалж тийм үү 10 доктор байдсан шүү дээ. Хоёр хүнд 6 профессор байдсан шүү дээ. Чи одоо доктор профессорын орныг одоо чи нүүдэлчний орн гэж яа. Арид энд дормжилж ирсэн гэж хэлдэг. Бид нар чи 40 гаруй намтай гэдэг. Тэгэхээр танаа орны 3 намтай. За. Хөгжилгүй юм байна шүү дээ та нар чи. Тэгэхэд одоо бид нар нүүдэлчигээ өөрснийгөө нэрлээд байх чи амар тийм ичмээр байгаа байхгүй юу? Юундаа нүүдэлчин байгаа? Хаана вэ? Тэг бүгд нүүдэлчин хайл та. Тэг бахан портортой гэрүүд л байж байгаа штэ. Малаа зарах гал аргаа зарах гал байж байгаа штэ. Бөөн бизнесүүд байж байгаа штэ. Тий. Тэг Монголын малчид гэдэг чинь бизнесмэнүүд штэ. Одоо дахиад юм асуух. Би нэг дор асуух уу тэгэхгүй өөрөө мартах. Юу шууд асуусан. Би яагаад тэгж асуусан гэхээр яг одоо жишээ нь тэгээд бид нэр судлах дата байхгүй бол бид нэр яг судалсан юм шигээр ингэж одоо жишээ нь хэл бичгээрээ дамжуулаад ч юм уу байгаа датагараа тулгуурлаа л одоо ярьж штэ тий юм ер нь байхгүй ингээд. Тэгэхээр түрүүний таны ярианд донд гарсан нөгөө уламжлалт шинжилэл хоёр байнгын ингээд зөрчил угаасаа бүх түүхүүдэд байсан юм байна соёл иргэншил ингээд. Тэгэнгუთ тэр зөрчил байсаар үргэлжил зөрчилдөг шүү дээ. Одоо байсаар байх юм бол шинжилгээ ухааны салбарт ажилласан гэж байна. Шинжилгээ ухаан чинь уламжлал зан зарилтаа зөрчилдөг шүү дээ. Тэг. Харин тийм. Тэгэнгუთ одоо зөрчилдөөд явахдаа яг ультиматум тухайн цаг мөчтөө нэг тал нь нөгөө тал дээрээ тулгуурлахгүйгээр ялсан тохиолдол би яг итгэхгүй л та. Өмнө нь одоо жишээлбэл ийм уламжлалт өмнө нь одоо бидний шинжилэл чинь тодорхой цаг хугацааны дараа дахиад уламжлал одоо нэг 100 жилийн дараа нийттэй юм болол
ингээл явах байлгүй дээ. Тэгэхээр яг одоо өнөөтийн болохгүй шүү дээ. Одоо бол тэр тим юм ярих ямарч боломжгүй болсон. Одоо уламжлал зам зэжил ярих ямарч боломжгүй. Одоо бүгдээрээ гар утастай интернеттэй тийм үү? Тэгэхээр хизээ нэгэн цагт хуучлахгүй гэж уламжлахдаггүй болохгүй гэж. Захын аймгийн захын эсгий гэрт тийм үү? Facebook дээр комент биччихсэн сууж байгаа. Тийм учраас бид нар одоо тийм янз бүрийн юм ярьж нэг тийм инээдэмтэй ярих. Зүгээр яг та тансаглаж баярлж зугаацахын тулд нэг юм нэг наадам цагаансар гэдэг байгаа шүү дээ. Зүгээр зугаач айл эсэх гээд л энэ ч нэг нарийн ширийн цаана байхгүй. Тийм. Яг бид ерөнхийд нь харин тийм уламжлал гэдэг бол яг уламжлал шинжилгээ гэдэг бол хаана ярих вэ гэвэл тийм үү баярлаж цэнгэгч тийм үү дураараа нэг нэгнтэйгээ архитектыг бид нар уламжлал гэдэг шүү дээ. Тэр байтугай одоо Мартин 8-ны хүртэл архитектийн өдөр болгочлоо шүү дээ. Тэгээд тэрний оронд шүү дээ бид нар яах ёстой вэ гэвэл бидний уламжлал гэж яг яриад байгаа чинь хүн болоход ямар ёс суртахуун хүмүүжил хэрэгтэй вэ гэдэг чинь 100 жил тэр сургууль хүмүүжил тэр ёс суртахуун тэр боловсрал тэр ертөнцийг мэдсэн танин мэдхүүн хадгалагдж ирээд энэ ардтан өдөө хүртэл ингэж байж байгаа бай гэсэн чинь традишн байхгүй юу. Тэр чинь үеэс үед шилжиж явдаг ёс суртахуун хүмүүжил ерөнхийдөө философи яваад байгаа. Тэр чинь байхгүй шүү дээ бид. Харин тэр тал дээр би одоо юу мэдэхгүй болохоор харин дата байхгүй юм чи. Бид нар хэлж чадахгүй болчиход байна. Тэгэнгუთ надад яг саяны жишээн дээр байгаа юм байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь Монгол. Миний судалгааны ажил болохоор яг айрагнаас сүүмжлийн бактери пробиотик ялгаж авсан. Тэгээд тэгэнгуთ сая та зүүн тийшээ нөгөө малчин ах уу Шинжаан харбин тал руу огшилтай гээд малчин юу малчит шиг боллоо. Тийм адуу. Тэгтэл одоо яг 5000 жилийн өмнө яг манаа нутгалж исэн яг Төв Азийн цээжинд яг одоогийн манай байршил дээр 5000 жилийн өмнө шүү дээ. Антропологч, молекуляр антропологч нэг Харвардын эмэгтэй нэг профессор Монголд ирээд баахан гэж явсан судлаа. Тэгсэн чинь тэр адууны ясанд яг тэр хурцтаас олсон адууны шүднээс олсон уураг яг тухайн сүмжлийн бактерийн ферментацаар явдаг үлдсэн пептид хоёр яг адилхан байна гэж байгаа байхгүй. Наадах чинь билээд шүү дээ. Яг бол бид нар чинь Казакаас Төв Азиас ирсэн. Яг манай байршил дээр одоо энэ ардууд нь хідээс ирсэн гэдэг шүү дээ. Айран гэдэг үг яваад байгаа шүү дээ. Тэр чинь сүүг эсэлдүүлэхийг айран гэдэг баг. Бид нар айраг гэж буруу хэлээд байгаа. Тийм одоо тэр нь хамаагүй. Тийм. Тэгэхээр тентхийн ардтгнууд ерөөс биелээд шүү дээ. Энүүгээр чинь холилдоод байжсан. Тэг 100 энүүгээр ирдэг байсан. Тэгээ буцдаг байсан. Энд өвлжих боломжгүй. 100 бол ирж исэн. Тэргүй үгүйсээгөө. Мэдгүй өвлийн одоо артефакт олдог болохоор. Өвлчин бол энд амьдрах ямар ч гэхдээ морин бол байсан гэж байна. Морь бол агаагүй зүгээр яг холон тах бол байсан. Тийм. Морь чинь энэ хүүтнийг дисэхгүй. Тийм. Ер нь бол яг Монголд бол морь байхгүй шүү дээ. Дандаа холон тах байгаа шүү дээ. Тийм. Прозорчлоо. Тийм. Ерөөсө холон тах. Одоо манай морьдч гэсэн наадмаар бол дандаа л тахи уралдсан шүү дээ. Холон тахын юу л уралдсан шүү. Тэрээс яг жинхэнэ морь уралдахгүй шүү дээ. Энэ жинхэнэ морь уралдах бол борлох юм бол бүгдийг төрүүлчих шүү дээ. Тийм таунс морь гараад ирвэл тэр чинь зүгээр тийм үү жипний хорттой давхаа жипээ төрүүлээд авчих шүү дээ. Тийм. Тэгэхээр тэднийг оруулж иж болохгүй байхгүй. Яг холон дахиад оруулах хэрэгтэй. Тийм саяны юмыг яага хэлж байгаа чинь тэр юу бол тийм байгаас өөр. Гол санаа нь тийм. Миний нөгөө хэлээд байгаа чинь үндсэн орг гэдэг чинь ерөнхийдөө бид нар багж 100000 жилийн юм ярих байхгүй. Юу 5000 жил. Тийм 100000 жилийн миний олдсон нөгөө 100000 жилийн өмнө 100000 жилийн өмнө шүү дээ дэлхий дээр юу болсон бэ гэвэл мөслөг байгцсан байхгүй. 100000 жилийн өмнө. Тийм. Хамгийн сүүлчийн мөслөгч нь 100000 жилийн өмнө. Тийм. Ер нь бол одоо бид нар бас мөслөгийн үед амьдарч байгаа шүү дээ. Өвөл болоод байна гэдэг чинь мөслөг дуусаагүй байна гэсэн үг байхгүй юу? Тийм. Бүр тийшээ орох юм бол. Тийм. Би гэхдээ тийш орохгүйгээр саяны point одоо. Тэгээд наатайгаа дуусгав. Тийм. Тэгэнгუთ түрүүний ярьсан сэдв дээрээс яг ингээд бид нар ёс суртахуун тэр өв уламжилж ирдэг legacy тэр нийгэм оршин тогтнох гоё үнэт зүйлсүүдээ авч явах нь чухал. Гэхдээ өөр энэ байгалийн шинжилгээ ухааны салбарт үнэт зүйлсүүд байхгүй байгаа байхгүй юу? Харин байхгүй. Тэрийг хайгаад олоогүй. Харин за тэгэнгუთ ийм юм дээр байдгүй юм байна гэж үзье. Тэгэхээр ийм юм дээр байна гэд байр ярих гэдэг. Тэр нь болохоор одоо бидний энэ айраг хийдэг хоол ундл ярьж байна л да. Тийм хоол унс тэгсэн чинь одоо миний гаргаж ирэх гэдэг юм. За тийм юм олддгүй юм байж. Гэтэл олдсон юм энэ юм байна гэж байгаа юм. Гэтэл тэр процесс өөрөө өнөөдрийн 21-р биотехнологич 1960-аад оноос хойш нэг яг өнөөгийн төрх олсон байхгүй юу. Тэгээд тэр үедээ Оросууд үржил биотехнологийн хүрээлэн байгуулсан байхгүй да. Хүрээлэн хүрээлэнтэй ч хамаагүй л дээ. Би зөв тэрнээс чи бол өнөөдөр биологч болох ямар ч боломжгүй байхгүй. Яг л энэ чинь социализмын үед байгуулсан тэр бүх мэдлэг боловсрол чинь одоо үргэлжилж байгаа байхгүй. Чи тэрнээс л одоо тэр боловсролтой би юу ч ярих гэдэг. Би нэг жишээ л гаргаж ирж ярих гэдэг. Тэрийг дуусгах гэдэг үзээд байгаа. Шинжлэх ухааны жишээ шүү дээ. Тийм олдвортой холбоотой тэр процесс нь өнөөдөр бид нэр одоо пробиотик постбиотик гэдэг сая 2019 онд яг энэ консенсус төрсэн байхгүй scientific base. Тэгтэл тэр нь аль 5000 жилийн өмнө хийдэг процесс
постбиотик байсан байж байгаа Тийм, байхгүй. болно эндээс Амар юу ч сонирхолтой ингээд ийм эртний юм дундаас бид нэр ингээд нээж илрүүлж байгаа. Гэхдээ наад чинь биш шүү дээ. Өөрөө юу ахгүй. Заавал нүүдэлчин одоо Монгол гэх гээгүй байна. Зүгээр л ингээд олцчиход бид нэр энд байгаагийнх одоо бидний юм гэж болох. Энийг бол 10,000 жилийн өмнө хинч байсан. Тийм үү мэдэхгүй. Яг бол ер нь бол хүн төрөлхтний яг соёлд төгч юм биш. 5,000 жилийн төгтөө байхгүй юу? 5,000. Өөрөөр 5,000 жилээс л бидний энэ civilization гэдэг байгаа шүү дээ. Соёлд иргэншил үүссэн баг. Babylon. Тэрнээс өмнө бид нарийн ширийн барих ерөөс хэрэггүй. Тэгэхээр мэдээж энийг бол янз бүрийн ардууд бол ирж исэн л байгаа. Тийм үү? Энэгээр одоо тийм үү? Арга уужсэн л байгаа. Зөв яг сүүлийн үед бол би янз бүрийн айраг ихтэй аймагуудаар явхад яг гол нэг сүм хийдэ дагж л их айраг хийжсэн байлээ л дээ. Тэ? Одоо эсгэжсэн яг бол нөгөө лам нарт нөгөө зуны ундаа. Тийм учраас тэр олон литрээр нь 100 литрээр нь айраг эсгэжсэн байгаа байхгүй. Тэрээс ганц айлын 23 хүүхэд уугаад дуусчих. 5,000 жилийн өмнө бол байхгүй бах тийм. 5,000 жилийн өмнө яг ер нь бол яг энэ айран гэдэг байгаа шүү дээ. Энд чинь бол заавал одоо адууных гэдэгтэй ч биш. Тийм эсгэлтэй л байгаа. Тийм ямаа хонь. Гэхдээ энд бол үхэр бол энэгээр бол байх боломжгүй. Үхэр бол өвлийн амьтан биш шүү дээ. Яг бориадод хойноос л үхэр орж ирлээ шүү дээ. Яг эндхийн амьд чинь болвол юу мал чинь болвол хонь ямаа хоёр л болж таарад байгаа шүү. Тэмээ бас биш үү? Тэмээ бол яг зөвхөн илсэн цөлөөр. Тий, зөвхөн илсэн цөлөөр. Тэгтээ энэ бидний энэ байгаа Монгол бидний дэлхийн бөмбөрцгийн нэг юм дээр л байж байгаа шүү дээ. Нэг хэсэг газар л байгаа шүү дээ. Энэ чинь дэлхийн бөмбөрцөг шүү дээ. Тэрээс одоо Монгол гэдэг тусдаа дэлхийн бөмбөрцөг. Тэгэхээр дэлхийн бөмбөрцгийн түүх ямар вэ? Газар зүйн түүх, хүний түүх, антропологийн түүх, этнологийн түүх, шинж тооны түүх, соёлын түүх, урлагийн түүх. Энэ бүх чинь бид нар хүн төрөлхтөнтэй л холбож ярина өгөхөөс биш. Тусдаа бид нар тийм ямар ч боломжгүй. Билээд нь шүү дээ. Хэлчин тийм байна. Одоо ядаж морин хуургаал хоёр ус уцтай хөгжимч бол бүр одоо Месопотам, Babylon тэндээс гаралтай байгаа. Явсаар байгаад янз бүрийн ардууд руу очисон байгаа байхгүй. Зарим ардууд нь хонио шүтдэг ардууд нь хонин толгойтой. Тий. Морь шүтдэг ардууд нь морин толгойтой. Могоо шүтдэг ардууд могоон толгойтой. Тий. Хөгжмөө янз бүрийн ардууд янз бүрийн өөрийнхөө шүтлгээрээ толгойг нь хийж авсан байгаа байхгүй. Тийм хоёр утастай. Одоо Йеменээс л гаралтай болж таарад байгаа шүү дээ. Өнөөдрийн одоо эртний Йеменд бол ийм хоёр утастай хөгжим хөгжижсэн анх эхэлжсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь яг өнөөдрийн би одоо яагаад тэр сүрхий байсан бэ гэдэг байгаа чинь гол нь торгоны зам чинь нөгөө нэг гайл татвар янз бүрийн хоорондын байлдаан зөрчлөөс болоод тэгээд торгоны зам чинь нурж унсан байхгүй юу? Зогссон байхгүй юу? Тэгэхээр тэр торгоны замын артуудаас л наашгаа маш их ирээд бид нар ийм сүрхий хөгжим тоглодог, бүжгэлдэг болцсон байгаа байхгүй юу? Өөрөөр ямарч боломжгүй болж цаарад байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр тэгээд сүүлчийн тэр хаан тэр ин хамлан гэдэг Ляолс гэж бас байсан байхгүй юу? Тэр чинь бол Казакаас манж хүртэлх энэ том уудам нутгийг захирж исэн байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нар маш их юм ярих юм байлээ. Тэгээ би энэ дээр нэг юм асуух гэдэг нь таны хэлж байгаа өмнөж ярианууд чинь гарч ирсэн тэрний юу гэхээр монголчууд бол өөрсдийн гэсэн ёс суртахууны ч юм уу үндсэн чиглүүлэх том философи ч юм уу те сургуун хүмүүжил байхгүй учраас айгүй сайн юм хүлээж авдаг гэдэг ялсан те одоо толгойн юу гэвэл хоосон. Тэгэхээр одоо юу гэдэг Японд очиод ч юм уу эсвэл Арабд очиод юм хийх гэхээр тэр юм чинь өөрийн гэсэн үтгэл хүншлэлтэй болцсон байгаа даа шүү дээ. Шинэ юмыг хүлээж авахгүй. Тэнгүүд таны хэлсэн шиг бас яг нөгөө сурганы замаар явсан урлаг, уран сайхан одоо бүх юм хүлээгээд авсан байна. Тэгвэл энэ бол Монгол хүмүүсүүдийн одоо даваа тал гэж би ойлгоод байгаа юм л да. Одоо нэг талаар сул тал маань байгаа ч гэсэн даваа тал маань энэ их мэдлэг мэдээлэл хийн дахинд хөгжиж байгаа энэ бүхнийг хүлээж аваад тэрийг маш хурдан сурдаг. Тэнгүүд одоо Монгол улсад одоо шинэ хиймэл оюун гэдэг технологи дэлхийд гараад ирлээ. Бид нар өөрсдөө зохион бүтээгээгүй. Энэ машиныг бид нар унаад байгаа Toyota Land 300-аа зохион бүтээгээгүй. iPhone-оо зохион бүтээгээгүй. Гэтэ бид нар маш сайн хэрэгжилж чадчихсан тийм үү? Яг юунд зориулж хэрэгжилж яах гэдэг л бас асуудал л да. Тийм. Яг хоо тэр нь машинаар хаашаа явж гэнэ үү? Гар утсаараа юу ярьж гэнэ үү? Тийм. Гэтэ яг хоо нэг ямар ч цаа хэрэглээ сурцсан байна тийм үү? Ямар ч хэрэглээ сурцсан байна, бүжгийн сурцсан байна, одоо хийлийн сурцсан байна гэдэг юм. Тэгэхээр энэ даваа талаа бид нар ашиглаад дэлхийд дахинд ямар нэгэн хувь нэмэр оруулах боломжтой болов. Ягаад тэгэхээр одоо улс орон болон өөрийн гэсэн хувь нэмэр дэлхийд дахин хөгжил оруулсан байна шүү дээ. Япон гэх юм бол нэг юм DigJai гэдэг ч юм, America бол инновац гэдэг ч юм. Одоо энэ бол үүнээс цаашхыг л ярих гэж байна. Тийм байхгүй бол бид нар угаасаа одоо одоо энийг сонсож байгаа маш олон залуу манайхаг угаас залуучууд жоохон сэтгэлээр унах бах. Өөрөхдөө бид нар чинь ер нь Монгол өнөөдрийн байгаа царай чинь угаасаа л байгаа л царай л юм байна. Яг өдөрт байгаа их юм байна гэдэг үг болчиход би та
дандаа би ярилцлагуудад дандаа хэлдэг байхгүй. Муу хүний заяа их гэж. Тэгмэд одоо ингээд бид нар ингээд стресстэй байдаггүй. Тэгэнгүүт энэ би бас нэг талаас тайвширч эхэлж байна л да. Тэр гоё байхгүй юу? Чи бид нар чинь байгаа л юм. Тэгвэл одоо овоо штэ. Яаж хурдтай явах вэ гэж. Тэрийг л ярил маа. Одоо би харин тэр түрүүний хиний яг хэлдэг зүг байхгүй юу? Тэр нөгөө хоосон гэдэг чинь. Тийм ер нь бол бидний тарих бол нөгөө янз бүрийн олон зуун жилийн айхтар тэр хөгжил, айхтар тэр шашин, айхтар одоо Библч гэдэг юм уу, Коранч гэдэг юм уу, тийм үү? Эсвэл одоо юуны төвдийн одоо айхтар шашны тэр номуудч гэдэг юм уу, тэрийг ингэж уншиж бид нар чинь ойлгож гэж оролдож тарих толгоогоо маш их юмар одоо дүүргэг байхгүй юу? Энэ бол төвдөөс бол буддизм орж иргүй шүү дээ. Бид нар гэж байгаа шүү дээ. Одоо энэ лам нарыг хараад тийм үү? Энэ бол лам бол тарган байх боломжгүй шүү дээ. Яагаад таргалсан нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр тэгэж их номын олон зуун жилийн бид нар түүх байхгүй учраас бидний тарих толгоонд бол нэг шиний морж их саад болоод байх юм нэг байхгүй байхгүй. Заал гин. Тий. За тэгэх юм уу? Тэр энэ бол давтал. Энэ бол уул нь янз бүрийн юмд хэрэглэхэд бол үнэхээр давуу тал. Тий. Яг жаргагүй. Тий. Чиний үгийг хэрэгэлчих. Давуу тал гэх тий. Би ер нь давуу тал гэж үг баргалж хэрэгддэг юм байна. Бодоод байсан чинь. Тий. Дандаа л давуу биш тал ярьдаг. Тэрнээс давуу талыг нэлээд давуу тал асууж даваа. Бүр шахаж чи. Тий. Тэр нэрээ сая бодсон чи давуу тал юм байна шүү. Тий. Дөнгөө талдаа байна шүү дээ. Хийдэх юмыг ингэж ямар ч асуудалгүй, шүүмжлэлгүй, фильтрдэхгүй оруулна гэдэг чинь бас жоохон осолтой. Тий. Яг бол тэр юмны цаад учрыг цаад аюулыг нь бас тооцоолж аваагүй учраас тэр юмараа дамжуулаад аюулд орох осолтой. Мууч бас хурдан аам гэсэн үг. Тий. Яг одоо шил автомашин манай чинь одоо Японоос маш их оруулж ирлээ шүү дээ. Тэгэл гаднаас маш их оруулж ирлээ шүү дээ. Тий. Тэгээд хурдтай давхад одоо хичнээн ослоор хүн өнгөрсөн тийм үү. Тэгэхээр өөрөлд автомашины чинь барьдаг тэр соёл, барьдаг тэр онлайн суралцааг байхгүй юу? Машин эвгүйхэн явуул чи үхий шүү. Осолд хийн шүү. Хүм дайрын шүү. гэдгийг заагүй шууд гойтэйгэл машин гээл оролцож байгаа байхгүй юу. Төвдөөний замчаад баг оролддог штэ. Тийм. Зүгээр нэг гууруу ороод гарч ирэхээр хажуу талаар нь машин шууд гарч ирээд гуун дотор хүртэл намайг төрүүлээл будаа болгодог штэ тий. Тэгэхээр тэр л айгүй чухал байхгүй. Одоо чинь бид нар сүүлийн үед artificial intelligence гэж ярьж байна. ChatGPT ярьж байна. Химэл оюун. Тий. За яг химэл оюун гэж орчуулад байгаа. Уул нь бол intelligence гэдэг үгийг бид нар оюун гэж орчуулж болохгүй юм байна. Гэхдээ яг оюун гэдэг үг чинь Перс Туркээс ирсэн үг учраас яг хүлээж авъя. Тий. За энэний аюул одоо юу байх вэ? Тийм үү. Бүх юмыг одоо бэлэнчлэх гэдэг шүү дээ. Тий өөрөө уншиж, судлаад тийм үү? Тэгээд тэрнтэйгээ зөрчилдөж жогоод тарих толгой нь хөгжөөд юм бодоод тэгээд мэдлэг төрөхгүйгээр шууд мэдээллээр одоо бид нар амьдрах гэдэг шүү дээ. Тий. Мэдээлэл чинь мэдлэг болохын тулд хүний тарихаар орж мэдлэг болдог байхгүй юу? Тий. Суралцаж, бодож, толгой эргэж түрүүн чи хэлдэг шүү дээ. Стресстэж. Тий. Стресстхийг би сайн гэдэг байгаа шүү дээ. Яг бол шин юмтай тулгархаараа хуучин юмтайгаар зөрчилдөхөөр хүн чинь стресст ордог байхгүй юу? Байдгал юмтайгаар зөрчилдөд ивэл стресст орохгүй. Тийм үү? Одоо хоньны мах дээл ивэл тийм үү? Стресст орохгүй шүү дээ. Тэгж жаад гинт мэлгийн мах өгчих юм бол стресст орно шүү дээ. Тий. Тэгэхээр шин юм гэдэг чинь надад стресст оруулдаг. Тэгээ би залуучууд хэлээд байгаа шүү. Стресст орох сайн гэж. Чи тэгвэл овоо байгаа юм байна. Шин юмтай зөрчилдөж байгаа юм байна. Тий. Тэгэхээр тэр давуу тал гэдэг маань үнэхээр бид нар тийм баригдсан тийм айхтар олон зуун жилийн номын одоо уншиж завгүй тархитлагоо тэр нь зарцуулаагүй учраас ерөнхийдөө жоохон сэрэг нэгтарсан биш. Тий, нэгтрал багтай. Тэгэхээр орон юм шин юм заахад бол дажгүй яг бол одоо Америк явсан ч, Солонгос явсан ч, Япон явсан ч, Герман, Франц одоо юу явсан ч тийм үү, Орос хятад хашаач явна уу юм бол дор дорно гэдээ булгаад авчиж байгаа шүү дээ. Гэлзуулаа. Тий. За болчлоо. Тий. Америк биш болчихж байгаа шүү. Тий. Тэгэл Америкчол тэгэл Америка. Яа. Тэг баргалжлаа одоо бүр Америк хүнээс илүү Америк болчихж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр юм байна. Тэгээ тэрийг бид нар юунд зарцуулах гэдэг чинь л одоо чиний одоо түрүүний асуултаа л да. Тэгэхээр яг нөгөө нэг энэ амьдралынхаа хэв маягаар бид нар чинь нүүдэл чинь биш юм байна. Тэгвэл энэ оюун санаагаараа бид нар нүүдэл чинь байх боломжтой юу гэж асуугаад байгаа. Тий, яг нь урбан биш надад ч юу гэдэг номад тий номад. Одоо оюун санаа одоо юу гэдэг нь шууд энэ оюун санаагаараа тэртэргүй номад болцсон л доо. Болчихсон шүү дээ. Тий.
Одоо Японд байжсэн хурж ирээл загас идээд эхэлдэг тийм үү? Тий, хятад байжсэн хурж ирээл халуунгатай хоол идээд эхэлж байна. Америкийн хурж ирээд яг даа өөрх нь бүргэрэл идэж шүү дээ хамтгүй тийм үү? Таргалуулдаг тэргээ идэн. За одоо яа тий англи явсан тэргүү хоол гэсэн ойлголт байхгүй тийм үү? Тэгээ одоо юу хоолоод маш уу. тий англи хоолгүй шүү дээ. Тий. Нэг хоолтой орнуудыг колоничлж ирсэн л ор байхгүй юу? Тэгээ тэднийхээ хоолыг өөрийнхөө хоол гэдэг байгаа байхгүй юу? Тий одоо tea time гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь хятадын цаа явж байгаа байхгүй юу? Тий тэдэрт өөрсөнд нь англид ямар цаа ургадаг. Тэгэхээр тэр юугаар бол ер нь бол бид нар бол маш их тий дэлхийн одоо нүүдэлчин гэж баргалжилж болох байх. Тийм тэгэхээр нүгээл явж идэг. Аль ч оронд очдог. Гэтэ үнийг газар очиод бас зогсмоор байна тийм үү? Уг нь бол уул нь тэгвэл хөгжил ирнэ. Тэгээ нүгээлэх юм бол ер нь нүгэж байгаа айл бол тэгэл юу ч хөгжихгүй юм. Тэгэл юм нь эвдэр чимхэрсээр байгаа таа. Тэгэхээр энд нэг юм гарч ирж шүү дээ. За яг оюун санааны хувьд ингээд нүүдэлч ингээд бай гэд бодъё л та. Тийм бол одоо өнөөдрийн урсгал чинь тэртээ тэргүй Монгол залуучууд ч одоо гадагшаа улс экономи орхиод яваад энэ урсгал нь улам хүчтэй явж штэ. Тэгснээ хэдүүлээ энд болохоор тогтоон бариад улсаа яаж хөгжүүлэх гэдэг асуулт асуусан чинь угаасаа сэтгэлгээ энэ хүн чинь ер нь явах гадагшаа очиод нэг газар очиод суурьшаад тэндээ дасан зохицоо тэндээ амьдралаа аваад явах ийм болоод байгаа юм чинь ер нь хөгжил байх ирэхгүй юм шүү. Яг гадаадууд л ирнэ. Тий гадаадууд ирнэ. Тэгээ явандаа бол би бол тэгж л боддог аахгүй. Явандаа бол одоо тэгэл бид нар бол гадаадынхан ирээд одоо энэ 100 бол гадаадынхныг авчирч газар нутгаараа дайлна. Тийм үү? Октодороо дайлна. Тийм үү? Идэж явах юм мараа дайлна. Тий. Одоо гадаадынхан ирээд теста баллаа шүү дээ энэ 100 бол бидрийг. Тий Монгол орныг бол. Тий. Тэгэхээр бол тэгж боддог аахгүй. Энэ өндөр барилгуудын ер нь тэгэл 3 давхраас дээш бол дандаа гадаадынхан байдаг. 3 давхраас доош тэгэл одоо бид нар л байх. Тий. Би бол яг орчуулга хийх байх. За та нар бол яг жолооч хийх байх. Тий. Орчуулагчд болох байх өдөөгөр авч явхад. Тий. Тий. Тэгвэл би одоо яг ийм ингэж бид нар чи ингэж нөгөө юунуудаа өөрсдийнхөө энэ залуу үеэ улс орноо цаашид ирээдүйд авч явах ирээдүгээ бид нар тийм үү гадагшаага явуулаад байна шүү дээ. Одоо энэ TOEFL IELTS энэ чинь болвол тийм үү гадаадын залуу үеийг минь авч явах гэсэн том стратеги тактик явж байгаа байхгүй юу? Тийм. Зорилго нь өөр байхгүй юу? Хэрэгсэл нь англи хэл байхгүй юу? Хэрэгсэл нь TOEFL байхгүй юу? Хэрэгсэл нь IELTS байхгүй юу? Зорилго нь бол эдрийг авах. Залууийг авах. мөнгөний авах. Үгүй залуугийн оюун санааг нь авах. Тий, хөдөлмөрийн авах. Тий, тархийг нь авах. Биеийг нь авах. Залуу биеийг нь авах. Тэр л явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар чи ингэж алдаад байгаа юм чи гадаадынхын ирээл одоо сүрхий болно энд. Тий. Одоо хаана үлээ би нэг фэйсбүүкт үзсэн чи нэг Америк хүн тэгээ Монгол хүүхнүүдтэй хэдэн хавгаатай ч гэнэ одоо хөдөөгөр чин гадаадын ирчүүд чин гадаадын эмэгтэйчүүд бол хурцээр хөдөөнийхөнтэй суугаад амьдрал гэнэ гэж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь л нэрвэдэ Улаанбаатар бол явандаа тийм л болно. Тэгээ одоо энэ зайсан мэдэн шүү дээ. Гадаадууд л байгаа шүү дээ. Гадаадынхан тал зориулсан шүү дээ зайсан бол. Тэр онгоцны буудал гадаадынхан тал зориулж байгаа шүү дээ. Гадаадынхан тал зайсан луга хурдхан шиг ирээд тэндээсээ хурдан буцаад эсвэл онгоцны бодлоос хурдхан шиг оюу толгоороо ороод оюу толгоосоо хурдан буцахыг л бодож шүү дээ. Тэд нар л зориулсан. Монголчууд зориулаагүй шүү дээ. Тэгэхээр эдгээр ерөөсөө эдгээр гадаадынхаа орчод өөрсдийнхөө ямиг ингэж байгуулаад тэгэл эднэрийг л нийгэм улсал болох юм шиг байлээ. Тэгээ бид нар бол яг ерөөдөө тэгэл эднэрийг үйлчлэгч нар яг цагдаа магдаа тийм үү? Малчин цагдаа за одоо өөр юу гэдэг вүлээ нэг тиймэрхүү нэг ажлууд хийгээл байж байгаа юм байлээ. Тий. Яг та нөгөө байцны буудлын дээр ирэхэд хүлээд авчдаг. Байцууд хамгийн нөгөө муу кейсэр л бодож байгаа л та. Та муу кейсэр боддог юм боддог юм. Тэгэл байх тий. Шүмж. Яг үнэ. Тийм учраас та яг угаасаа муу талаас нь юм байна гэж. Тэгэл одоо энэ сонсож байгаа залуучууд тэгвэл ийм нөхцөл байдал руу аваачихын тулд яах ёстой юм бэ гэдгийг л квота тэгэл одоо тэгэл намайг л одоо тий улс орны чухал зөвлөгч. Гэхдээ эрүүлэгч ерөнхий сайдын тий албаны хүмүүсийн зөвлөгч биш шүү. Тий Монгол улсын зөвлөгч, улс орны зөвлөгч. Тий ирээдүйн зөвлөгч. Тэгэхдээ одоо яг хийж байна ажиллаа тэгвэл. Даанч би одоо юуг л хийгээд байл л да. Сүүлийн 15 жил хийж байна л да. Тий даанч одоо юу гэдэг лээ. Албан ёсны биш. Тий одоо тий надад одоо офис өгөх сард тийм үү? Цалин өгөх. Тий юуны хоньны махта шилний тийм үү? Тэг гамбартай тэрний мөнгөг өгөх оройд нэг пиу уучдаг тийм үү? Би одоо надад мөнгө өгөх би аваад тийшээ иш Америк руу цугтаачихгүй шүү дээ. Тий. Тэгэхээр би чи эндээ л байж шүү дээ. Тэгэхээр таныг юу энд ингэж байлгахад хүргээд байна? Энэ бол яг миний социализмд авсан хүмүүжил. Тий социализм чинь өөрөө Монгол улсын хөгжлийн төлөө гэсэн байхгүй юу? Их сайхан байсан. Тэгээ намайг чинь Герман хооронд явж сураад иргээд миний бүх мөнгөийг төлсөн байхгүй юу? Монгол улс тэр үеийн Монгол төр гайхамшигтай байгааз. Өнөөдөр манай дарга нар л хүүхдүүдээ явуулаад байна шүү дээ.
Тэр хүч битрийг олж ирсэн байхгүй мөнгө төлөөд. Гайхамшигтай. Бүх мөнгө төлж ирсэн. Тэгээд тэр их Германд явсан тэр их залуу насны улс орондоо мэдлэг боловсрлоо юу сурах тэргээ зориулна гэсэн тэр 18 насны тэр бүхэн чинь зүгээр өнөөдөр хүртэл толгойд явж байгаа байхгүй. Гартдаг байхгүй. Тэр залуу үед тэрийг л хийчих хэрэгтэй байхгүй. Тэр програмыг л хийчих хэрэгтэй. Патриотик зан. Тийм. Их оронч. Энэ улс орон гэсэн. Энэ хүмүүс нийгэм. Энэ хүмүүстэй бас хайртай байх. За энэс тэ гоё сэдв гарч ирсэн. Тэгжээж бид нар чинь тийм үү цаашгаа явна үхээс нэг очиод үзчихье гадаад юм ямар байдгийг гэсэн. Монголчууд патриот гэхээр хятадуудыг л хожаанаар гэж үзээ ядах дээр жоохон хятадуудыг гаргаад төлрөөд байдаг тийм үү. Өөрсдөө юу ч хийдэггүй мөртлөө. Яг бид нар ямар нэг хэмжээгээр байна шүү дээ. Тэр юу бол байх вэ? Би түр нэг цагдаа гэдээ ярьлаа шүү дээ. Гол нь бол төрийн нөгөө нэг хамгаалтын системүүд агуулж байгаа. Тий. Одоо цагдаа, гайл одоо юу гэдэг тийм үү? Батлан хамгаалах чинь нэг дайсны эсрэг байлдах гэдэг юм биш шүү дээ. Ер нь бол нийгмээ ямар нэг байдлаар монгол хүн, монголчууд бид нар, монгол улсын иргэн, монгол орондоо ямар ч үед нэгдүгээрт байдаг. Тэр л айгуу чухал байхгүй. Ямар ч үед онгоцны бод дээр ороод ирэхэд тийм үү монголчуудын шууд шалгуулаа гараа явчихдаг нэг юм байх. За тэгэл энэ дотор одоо янз бүрийн аваар осол одоо юу болтыг тэгэхэд гадаад хүн монгол хүн хоёр байж хахад эхлээд монгол хүн хаваад явдаг. Тийм гадаадын хүнийг чи байжээ гэж хэлждэг. Одоо ч юм бол тийм биш шүү дээ. Монгол хүнийг байж чи гэчихэд гадаадаа наваа явчих шүү дээ. Тэгэхээр ямар нэг байдлаар бид нар энэ эх орондоо энэ төрсөн нутагтаа яаж хамгийн нэгдүгээрт тавигдах вэ? Гэтгэл чухалчдаг байхгүй юу? Тий. Одоо Америкч данлал Трамп данлал гэж шүү дээ. Америка first гэж хэлж шүү дээ. Тий, Америкийг л тавь шүү. Бусад орноо будаа болго бөмбөгдөл гэж шүү дээ. Тэгэхээр чи энэ л байхгүй юу? Энэ л манай төрийн тэр том одоо үнэт зүйл философи онол болох хэрэгтэй байхгүй юу? Монгол нэгдүгээрт. Тэрнээс одоо зүгээр нэг банкнд доромжлуулаад л зээл авч дээрлхүүлээд л өрөнд орж өрөөхтүүдээ зогоогоод л тийм үү бидний энэ амьдрал чинь ёстой хогийн амьдрал шүү дээ. Тийм. Энэ хогийн амьдралаас бид нар яаж салах вэ? Тийм. Улсаараа одоо шил би одоо төрийн тэр зөвлөгч одоо юу би тэгтээ тэр нэг албан тушаалар бол очихгүй шүү. Зүгээр ер нь бол миний онол бол эхлээд бол тэгшил гарна. Эхлээд хамгийн түрүүнд бүх хүнийг яаж энэ өрнөөс салах вэ гэдгээр л гарна. Тий. Мэдээж хэцүү. Тий. Гэхдээ сэтгэл зүйн хувьд энэ хүмүүсийг чи татаж авах хэрэгтэй байхгүй. Өрнөөс гарсан хүн бол өөр юм бод. Мөнгөөр татаж авах биш. Сэтгэл зүгээр татаж авах гэдэг шүү дээ би. Сэтгэл зүгийг өргөх гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр чи өөртөө ихтэй болно, урамтай болно. Тийм үү? Урагшаагаа харна. Амьдралаа төлөвлөнө. Одоо бол амьдралаа төлөвлөх ямар ч боломжгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энд одоо яаж ажиллах ёстой юм? Миний одоо энэ ярьдаг бүх ярианы цаад амин сүнсэн олон л яваад байгаа шүү дээ. Тий. Тэгээд одоо чиний асуусан тэр асуулт яагаад та одоо энд ингэж байгаад байгаа? Намайг олон хүн тэгж асууж ирсэн. Тий. Ста амруу алгадмаар л санагддаг. Тий. Таныг нөгөө бол одоо ойрхон л сууж байна. Тий. Гэхдээ 100 гаруй учраас жоохон 100 гаруй жоохон муу. Таныг гэхдээ нөгөө хүмүүс Монголыг шүмжтэй ханддаг учраас Монголын дайсан гэж юу н энэ хүн бол Монголын дайсан энэ хүн Монголыг бараг гадаадд өгөх бэлэн байна гэж хэлж байгаа хүнийг би сонсчихсан. Тэр бол яг таны энэ хариултыг сонсонгууд арай өөр л юм бодогчлаа. Үгүй одоо тийм биз дээ. Тэгвэл би байна шүү дээ. Алиудын тийм үү нэг оронд л байж. Намайг тэр нэг анагаах төгссөн залуу бас лекц уншиж тэгжсэн. Би одоо Герман явах гэж байгаа энэ гэл. Тэгснэ намайг та яагаад ингэж Герман явдаггүй энд байгаад идэв. Тийм одоо асуултууд ингэж асуудаг байхгүй юу? Тийм. Тэр чи одоо тийм хүн энд ажиллаа хийгээд завгүй явж байгаа чинь. Тийм үү? Та миний асуултын би тэнд очиод тэгээд юу хийх юм? Тийм үү? Ер нь гадаадд байгаа өнөөдрийн гадаадд байгаа монголчуудын нэг асуудал байдаг байхгүй юу? Тэндээс тэгэл монголоор сандгалзаал комент бичээл ганц чаддаг юм комент бичих. Цоглонгийнхаа дуу сонсоол. Тэгэл одоо тэгэл зарим тэр нэг энэ зохиолын дуу, янз бүрийн дуу, янз бүрийн сонь нэг сувгуудын нэг нэвтрүүлэг ярилцлагууд байдаг шүү дээ. Тэгээ тэрний доор ингээл хитэн 100 мянгаар дор орцсон байдаг хгүй. Тэ одоо чиний зохиолын дуу мөнүүдийн доор сая мэн интервью байдаг шүү дээ. Тэгвэл энэ сая хүн одоо ханаас гараад ирвэл гэж боддоо шүү дээ. Хаана байжсэн сая хүн одоо тэр доор дарцсан байгаа бөмбөд. Та нар бол хизээш тэхгүй шүү дээ. Тэр мэдээж амьдралынхаа эцэст жоохон хөгшрөөд жоохон ингээ сангалзаад ирэхээр
яг зохиолын дуунууд гоё сонсогдож байгаа шүү дээ. Ямар рок дуулаад сонсоод байлаа биш. Тийм үү? Рок pop сонсоод байсан. Зохиолын дууга сонсон шүү дээ. Одоо дэдгүрт гарсан хүмүүс жишээлбэл тий. Сая одоо дэдгүрт гарсан хүн байхгүй үстэй. Чи асуултаа юу гэнэ? Тийм би тэр утгаар асуугаагүй зүгээр гадагшаа яваач гэж асуугаагүй. Түрүү яг асуултын за би чамд яваач гэж сонслоо шүү дээ. Үргэлжлүүлээ асуусан байхгүй. Ягаад лавшруулж асуусан гэхээр яг тэр эх орно гэдэг тэр хүмүүжлийн цаана хүмүүжлэр бий болсон танд бий болсон зүйл чи юу юм бэ? Тэрийг залуучууд тэр социализм. Социалист нэг юм. Гэхдээ таны хувь хүн тэгээд би буцаагаад дотор нь бий одоо өрөө төлж байгаа байхгүй юу? Тэр өрөө би төлж байгаа байхгүй юу? Яг бол миний нөгөө нэг тэр Германд руу сургасан сургад сураад Монголд буцаж ирээд улс орноо хөгжүүлээрэй гэсэн тэр улс тэр тийм үү нийгмийн чинь 90 онд нураачлаа шүү дээ. Тэгээ би ч одоо тийм үү нөгөө захиалагчгүй болчлаа шүү дээ. Тий. Тэгэхээр захиалгаа өөрөө өөртөө өгсөн байхгүй. За окей. Тий миний тэр явуулсан төр маань байхгүй болчлоо. Тэгэхдээ ард түмэн хэвээрээ юм чи. Тийм үү одоо арчлын үеийн ард түмэн социализмын ард түмнээс өөр гэж байхгүй шүү дээ. Байдгаараа байгаад хүүхдүүд нь цэцэрлэгтэй бол байж л байгаа юм чи. Талхаа идэл. За тэгвэл нийгэмд нь ард түмэнд нь өгч. Яагаад гэвэл ерөөсөө грек энтхэг хятад персийн том философчд бол хизээч тийм үү төр улсын даалгавраар ард түмдэд тусалж байгаагүй зүгээр л ард түмэндөө туслана гэж л тусалж ийсэн. Одоо хятадын күнз чинь бол хятад орноор явцсан гэж байгаа шүү дээ. Ард түмэндөө хичээл заагаал тий. За перс бид нар мэднэ гайхамшигтай персийн философчд. Тэгэхээр чи тэр грекийн философчд тэр чи төрийн хүмүүс байгаа зарим бүр хаантай хүртэл зөрчилдөж байгаа шүү дээ. Тэг грек философи биднес Сократес тийм үү. Тэг гих мэтлэнгийн ийм учраас ерөөсөө философийн онцлог бол ард түмэндөө л өвчлөл явж идэг ийм л одоо хаач байдгүй ийм сонин мэрэгжил 3000 жилийн түүхтэй. Тэг чи шинжилгээний ажилтнууд бол шинжилгээний ажлыг хийгээд цалингаа авч байгаа. Улс төрийн хүмүүс улс төрөө хийгээд цалингаа авах ба хууль чуулчаа хийгээд цалингаа авна. Ийм жимчээ хийгээд цалингаа авна. Философчны цалин юу? Хүмүүст л мэдлэгээ тарах. Тэндээс фидбэк ирэх. Ямар нэгэн хэмжээр миний намайг уншиж байна. Ямар нэгэн хэмжээр миний лекцийг сонсож байна. Ямар нэгэн хэмжээр хүмүүс баярлж байна. Танаас болж боловсралтай боллоо. Танаас болж амьдралдаа учраа оллоо. Чигээ оллоо гэж байна. Гүнжтэртэй 3000 жилийн өмнөөс эхлээд л улс орон ард түмнүүд болж ирсэн юм чинь. Монголчууд бид нар Монгол улс л өнөөдөр анх удаага жинхэнэ философч хүнтэй тарчаад шоконд ороод уурн үрээд дургуцаад уурлаад ингээд байгаад байгаа байхгүй. Бусад ард түмнүүдэд бол энгийн юм байхгүй юу? Философч хүн шүмжлээд соёнгэгэрүүлээд ухааруулад явж идэг гэж хааж байдаг юм байхгүй юу? Тий. Сая эх оронч үзэлгээд амар гоё сэдв хөндөгдлөө. Тэгэд энэ дээр нэгэнт одоо шийдэл нь социализм руу бид нар буцаж чадахгүйгаас шийдэл чадахгүй байх. Тэгэхээр таны хэлж байгаа гол санаа нь төр тэгвэл өнөөдрийн төр хүнээ бодсон бодлого хэрэгжүүлээд хүнээ нэгдүгээр тавиад эхлэх юм бол аяанда энэ хүмүүс чинь эх орноо гэсэн эргээ төрөө гэсэн ядаж л дээгүүрээ хулгай хийж байгаа юм чи би адилхан хулгай хий гэдэг сэтгэлгээ хөмөгдөөд ирнэ л гэсэн агуулгыг тайлж штэ зөв. Төсөр арга байхгүй. Өөр арга байхгүй. Шийдэл нь бол тий. Бид нар бол яг шийдэл нь ингээл хүмүүс боловсрал ярьдаг 10 жилээс нь ингэх хэвээр хэрхэн чөлслийг суулгах хэвээр хичээлээр гэдэг. Үгүй бид нар шүү дээ. Бид нар үгүй наад чинь хэрэгтэй. За нэг хэсэг болоогүй. Наас чинь очрын дараалалт. За. Ардуур байхгүй юу? Очрын ихэнд биш дээ. Мөнгөн амьдралаас салах хэвээр. Тий. Мөнгөн амьдралаас. Капиталист нэг. Тий. Одоо 10 жилийн хүүхэд мөнгө одоод эхлэх биш. 9 сарын 1-ээс эхлэв. Толгойд мөнгө орчих шүү дээ. 10 жил нөгөө ээж аав нь мөнгө яриад эхэлсэн. Манай зарим дүүнер бол тэгдэг л болсон. Тэг мөнгө амьдрал руу орчих шүү дээ. Бүх амьдрал маань бар сураад яхаа бизнес хийлгээд. Тий мөнгө амьдрал руу орсон. Тэгэхээр яаж энэ мөнгөн амьдралаас салах вэ? Мөнгө одоо үнэт зүйл болчиход байна шүү дээ. Тий. Тэгэхээр эндээс бид нар яаж салах юм? Энээс салаагүй цагт бид нар боловсрал ярих юмч боломжгүй. 10 жилийн сургууль ярих ямар ч боломжгүй. Ихтэй сургууль ярих ямар ч боломжгүй. Эмнэлэг ярих ямар ч боломжгүй. Лам ярих ямар ч боломжгүй. Улс төр ярих ямар ч боломжгүй. Яг бол бидний бүх амьдрал маань дээрээсээ доор хүртэл мөнгөн харьцаанд орчихсон. За ийм оронд энэ дэлхий дээр ганц хаач байхгүй. Нөгөө сэрэг гэдэг чинь. Яг бол бид нар нөгөө ёсортхон байхгүй. Тэр сэрэг тэр толгоогоо тийм барьж идэг, ухааруулж идэг, хазаарын татж идэг. Тийм. Тэр ёсортхон тэр хүмүүжил бидэнд байхгүй шүү дээ. Яриад эхлэх мөнгө яриад эхэлж шүү дээ. Цалин асууж байна. Ямар үнэтэй юм? Хэцээч мөнгө ярьдаг байхгүй юу? Ямар ч ард түмэн улс орнд тэгэж мөнгө ярьдаг байхгүй юу? Одоо сая манай нэг 10 жилийнх ингээл суугаал тэгэл нэг ширээ тор зуужгаад хоолунд идэл ингээл байж хатал. Шууд ус төрчил эхэлж байгаа байхгүй юу?
намам ярил. Тэр би хэлсэн байх үгүй ер нь ширээний ард хоол идээд ингээд сууж байхад ширээний соёлд болвол тийм үү 3 сэдв ярьдаг юм аа. Нэгд улс төр, хоёрт шашин, гуравт мөнгө орлого, одоо цалин. Энэ гурыг ярьдаг байхгүй ширээний ард сууж байхад. Манайх чинь зөвхөн энэ гурыг л ярьж шít. Ямар намуу улсаараа наман улс болцсон. Ийм наман улс хаач байдгүй шít. Нам чинь зөвхөн тодорхой нэг хүмүүсийн бүлэглэлүүд тэр намаа хай ажил хийгээл явж идэг учраас улс орноо авчих бодлого борлол явж байгаа болохоос биш зүгээр айл амтнаараа гэр бүлээрээ ах トゥ амаатан саднараа намын хүмүүс болцсон явж идэг байхгүй. Ийм орон дэлхийд байхгүй. Тэгэхээр хүмүүсээ одоо мөнгөтэй болгох асуудал дараагийн сэдв хөндөгдөж шít. Тэгэхээр бид мөнгөн харьцаанаас салгах. Тий. Тэнгүүд Монгол улсын хувьд бол ингээс сүүлийн арчлалаас хойш 35 жил нэг юм аль замаар хөгжөөд байгаа нь тодорхой гэн. Таны байр суурийг сонсоё гэж бодоо. Ерөөсөө арт түмнийг дийлэх олонхыг одоо мөнгөний энэ асуудлаас салахын тулд цөөнх баячууд нь түүчэлж яваад ингээд энэ үлдэгдэл хүмүүсээ чирээд явах энэ бодлого руугаа нэгэл хүчтэй явах хэрэгтэй юм уу? За тэрийгэ барууны капиталист гэл нэг хэсэг нь ярьж байна те. Хөрөнгө оруулагч татаал ингээл цөөнхөө улам баяжуулаад тэгээ нөгөөд нь чирээд явъя. За нэг хэсэг нь бол одоо төр илүү дийлэх орж эхэлж байна. Төр одоо баялаг хуваарлал баг л жигд энэ бачуудаас авсан юм жиг тараах юм шиг юм яриад. Тэр энэ олон дунд чинь хүмүүс хуваагдчихээн. Зарим попперч чинь оноо авах нь ондж байна. Таны хувьд тэгвэл бид нар аль руугаар нь явж ийн хүмүүсийг мөнгөтэй болох юм монголчуудаа. Мөнгөний асуудлаас салах юм. Тийм. Ер нь бид нар бол харлаа шүү дээ. Сүүлийн 30 жил тийм үү том одоо баячууд төрснийг бид нар мэдж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь тэр том баячуудын одоо ихэнх нь бол Америкт амьдарч байгаа. Австралид ч юм уу, Канадад ч юм уу одоо хаана байгаа. Тэр нь бол Монгол улс байх байгаа шүү дээ. Гэр бүлтэйгээ бүгдээрээ ер нь явж байгаа шүү дээ баяжаал. Юу улс орноо хөгжүүлэх. Баяжлаа гэр орон авгаа хөлтө бодоод алгуулж гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдэрдээ янз бүрийн акц хувьцаа нэр мэр дээр нь болгоол ингээл ерөөдөө зүгээр тэр айлын л асуудал болчиход байгаа байхгүй юу? Баяжна гэдэг чинь. Нийгмийн асуудал биш болчиход байгаа байхгүй юу? Тэр капитализм ч бол жинхэнэ капитализм бол нийгмийн асуудал байсан байхгүй юу? Тий. Хүртээлтэй хөрөнгөтөн гэдэг чинь хөрөнгө бий болгож байна шүү дээ. Бид нар чинь хөрөнгө бий болгохгүй зүгээр данслал бий болгоод байна шүү дээ. Тэг ямар ч эдийн засаг ярих боломжгүй шүү дээ. Зөвхөн санхүүл ярьж байна шүү дээ. Энэ хоёр шиг шал хоёр өөр юм шүү дээ. Эдийн засгийн санхүүтэй андуураад шүү. Банк нь их мөнгөтэй болохоор Монголын эдийн засаг сайн байна. Тэрнтэй ямар ч хамаагүй шүү дээ. Мөнгө угаагаад их мөнгөтэй болсон байл яах юм. Бидний нийгэм цалин мөнгөтэй ямар ч хамаагүйгээр тэр хадгаламж биш үү яах юм. Одоо цэвэр хадгаламж биш үү яах юм. Цэвэр хадгаламжийн цалингаа хүмүүс нь цалингаасаа хийсээр байгаад өссөн банкны юу биш шүү дээ. Орлого биш шүү дээ. Тэгэд ийм амьдралын ийм ярихад бид нар баячуудын талаар бол бид нар бол ойлголттой болсон. Манай баячууд Монголын яриад байгаа баячууд бол тэр жинхэнэ капиталист баячууд бол биш. Зүгээр феодлууд. Тий, энэ бол зүгээр феодлууд байхгүй юу. Тэгэл баярхдаг. Тий, өрөөх дээрээ нийлэн баярладаг. Тэдний нөгшүүл сэтгүүл мэтгүүл гарган дээдс мэдчих шиг тий. За төр тэргүй хүчтэй байхаас өөр арга байхгүй. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. 2008 онд Америкт асар том хямрал болсон, санхүүгийн хямрал болсон. Тэгэхэд Обама хэдэн миллиард тийм үү тэрбум доллар гаргаж хагаад компаниудаа аварлаа. Яг бол Европын компаниуд очиод худалдаж авчих гэсэн байхгүй. Дампуурсан компаниудыг. Тэгээд төр нь босч ирээд хамгаалтанд авч ирсэн байхгүй. Тэгэхээр бид тэргүүгээр юу ч явахгүй. Тэр бол одоо мэдэх хэрэгтэй. Зүгээр л төр өөрийнхөө төлөө ажиллаад эхэлж болохгүй. Манай ч бол төр өөрийнхөө төлөө ажиллаад байна шүү дээ. Нам боллоо өөрөө намынхаа төлөө. Албан тушаалчтай албан тушаалынхаа төлөө. Тэр бүгд чинь улс орныг хөгжүүлэх хэрэгсэл гэж ойлгох. Зорилго бол арт түмэн гэж ойлгохгүй шүү дээ. Төр бол хэрэгсэл. Зорилго бол арт түмэн сайн сайхан амьдрах. Эцсийн зорилго бол. Тэр байхгүй. Тэргээ бид нар чи хинцээч ямар ч төвсөнд ойлгож ухаарахгүй шин. Тэр чинь аргагүй байхгүй. Яг бол би хэлээд шүү дээ. Энэ орон анхудаага философч хүнтэй таарч байгаа гэж хэлээд шүү дээ. Одоо би Англи, Америк, одоо Герман, Франц одоо юу ядгийг том одоо философийн том онлын улс төрийн онол төрийн онлуудыг би энд яриад одоо юугаа хийх вэ? Тий. Асар их юм байна шүү дээ ярих юм бол. Тий. Тэгэд энэ төрийн чиний асуултанд бол хариулахад бол ерөөдөө тэгэл яаж игэл төрөл одоо авч явахаас өөр арга байхгүй. Тэгэхээр төр өөрөө өөрийнхөө төлөө ажилдаг хүмүүс сонгох юм шүү. Тий, төр өөрөө
өөртөө зурлаад өөрийнхөө төлөө ажиллаад байгаа ч л манай аюул болчиход байна. Тий. Баячууд маань гоё капиталистууд юм байна гэсэн чинь аж үйлдвэр мүлдэр одоо яадаг юм. Тэг ингээл ингэх юм баг гэсэн чинь феодалууд болсон байж штэ. Тий. Одоо носон цамцтай сууж явах хэрэгтэй байхгүй юу? Тий. Компани боссууд. Бид нар мэдэн штэ. Тий. Барууны орны компани босс мос томчууд зүгээр носон цамцтай сууж идэг штэ. Ингээл л байж идэг штэ. Бодолтой нэг бол. Тий. Бодолтой энэ сууж идэг штэ. Тий. Тэг машин зашин байхгүй гэдэг штэ. Тий. Эд хөрөнгө ерөөсө гэр орон ерөөсө ярьдаггүй штэ. Тий. Баян гэдэг нь хараад мэддэггүй шүү дээ. Тэгвэл ямар ч маань ч бол баяны шууд хараад мэдж байгаа шүү. Старолокс тагаа. Тий, одоо манай одоо наадмаар бид нар нөгөө феодлуудын баяр болно шүү дээ. Тий. Хэвээ том феодлууд гарч ирж шүү дээ. Стадионны одоо нөгөө эндэр дээр болов тийм үү? Том феодлууд гарч ирж, шинэ хуучин феодлууд. Тэгэхээр за юм төр хүчтэй байх хэрэгтэй гэдэг дээр та тэгвэл байр суурь илэрхийлж байгаа маань. Тэгэхээр төрийг өөрийнхөө төлөө ажилтгүй байхын тулд зөв хүнээс сонгочоо гэдэггүй сонгуулаар сайхан амьтад гинэ. Зөв хүмүүс нэр дэвшихгүй байна тий. Зөв хүмүүс нэр дэвшихгүй байна. Тэгээд дүүл яах хэвээр. Намаа шинжлэх хэвээр юм. Одоо дараагийн шинжилгээ рүү нөрөө. Дараагийн шинжил бол ерөөсөө улс төрийн нам гэсэн гэн ойлголтыг бид нар шинжлэх хэвээр. Юг ер нь нам гэж хэлээд байгаа. Тий. Яг бол бид нар шинжлэж шүү дээ. Одоо сайн ингээд сонгуул ингээд байж ер нь ингээд ажиглахдаа бол ерөөхдөө ямар хүмүүс сонгуул өгж байгааг бид нар бол ерөөхдөө мэдж байгаа. Тийм үү хэдэн насны хүмүүс ямар мэрэгжлийн хүмүүс тэгэл ихэнхдээ л ерөнхийдөө тэгэл ажил амьдралаа алдчих магадгүй одоо энэ юугаараа тийм үү яваасаа энд өөрчлөлт орвол би баларч магадгүй гэсэн хүмүүс л сонгол өгдөн шүү дээ. Яг үнэ. Тэ одоо малчид бол нөгөө зээл нь устчих магадгүй гэдэл төрийн албатууд тийм үү нэг төрийн албанд орчихсон тийм үү агентлагт ажилд орцсон тийм үү тийм хүмүүс чинь тэрийг хадгалж үлдэх гээд тэгэл тэгж л сонгол хийж байгаа шүү дээ. Хөөх энэ хүнд хүч юм ста хэрэгтэй юм ба. Гэхдээ агшаага бодсон чи болохгүй шүү дээ. Тэгэл нөгөө ялдаг намаргууд явж шүү дээ. Тий. Тэгээд энэ л одоо бид нар нэг улс төрчөж улс төрийн намын сэдвээр орё. Ер нь бол бид нар улс төрийн нам гэдгийг өөрчлөх ёстой. 3 сая хүнтэй энэний тал нь 16-аас доош насны гэдэг байгаа шүү дээ. За тэгээ бүх гэрүүлүүдийн тал нь эмэгтэй хүн өрх тэргүүлж байгаа гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь тийм үстэй гамшиг байхгүй юу? Тийм. Хүүхдүүд ерөнхийдөө за тэгээд одоо нөгөө мөнгө тэг сургууль мөнгө авахгүй орчдохгүй. Цэцэрлэгийн хүүхдүүд мөнгөгүй болоод ээж рүү муухай харж штэ. Ялаагаад та мөнгөгүй мө. Цэцэрлэлт авч чадсангүй штэ. Алаа юм. Тэр бидний ийм нэг хөөрхөн амьдралаасаа бид нар яаж салах вэ? Бид нар чи хөөрхөн амьдралаар амьдарч штэ. Дотоод руугаа битүү улс төрч, битүү профессор, битүү докторууд дотогшоо болохоор гадагшаага болохоор битүү нүүдэлчин битүү соёл уламжлал битүү одоо бүгчүүд битүү одоо юу байдгийг морин хоор одоо юу байдгийг тий хүүгээд нэг чулуу байгаа шүү дээ тэрэн дүртэл одоо битүү морин хоор байгаа шүү дээ юу рок поп этно групп яваад байгаа шүү дээ тий тэр чинь бид нар чинь ийм нэг сонин нэг хөөрхөн улс болчихлоо шүү дээ энэ хөөрхөн Монгол улсыг одоо яаж учраа олох вэ мэдээж та нарт бол та нарын үеийнхэн бол шал өөр үеийнхэн яг бол ямар ч үед гадагшаа яваад ажил болчих вэ тийм хүмүүс аахгүй юу зөвхөн ажил олдно гадагш явахад. Тий нэг 30-аад насны диплом хармалчсан охид хүүхдүүд бол яаж ажил олдно? Асуудалгүй. Зүгээр Монгол улс одоо яах вэ гэдэг л. Энэ хөөрхөн Монгол улс. Хөөрхөн биш шүү дээ. Түгжрээд тийм үү? Тэгээд нэг ерөнхийлөгч нь байсан нэг хэдэн жилийн өмнө бараг 20 жилийн өмнө. Ингээ олон машин годомжаар тахалтац. Улс маань сайхан хөгжиж шүү. Тэгэл хөгжнөөгөл бахан машин оруулаад ирсэн чинь төгжөлд орчлоо шүү дээ. Ингэж л болохгүй. Тэгээд үндэсний одоо үйлдвэрлэл гээл тэгээд байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл гэдгээ бас их сайн бодох хэрэгтэй. Яг юу бидэрт үндэсний үйлдвэрлэл байх вэ? Яг юу? Одоо тухайн үед Тайван чинь шууд компьютер үйлдвэрлээд эхлэегүй шүү дээ. Тайван ч ихлэд мөнгөтэй болохоо бодсон байхгүй. Улс нь мөнгөтэй, хүн нь биш. Улс нь нийгэм тий. Бид нар улс мөнгөтэй болох, нийгэм мөнгөтэй болох тухай ярих хэрэгтэй байхгүй. Хүн биш шүү. Тэгсэн тэд нар чинь мөнгө тарьдаг байсан юм байна. Тайванууд чинь. Өөр 60-аад он. Тэгээ нөгөө мөнгө зарж мөнгө олдог байсан. Тэр нөгөө халуун чигтэй орж чинь мөнгө чинь зүгээс зүгээр арцал ургадаг юм байл та. Тэгээ аюу хөнгөтэй болцсон юм байна. Тэгээ мөнгөтэй болонгоо за энэ их мөнгөө одоо яаж цааш нь юунд хөрөнгө оруулалт хийх вэ? Цааш нь яаж энэ мөнгөө одоо ашигтайгаар улс орны хөгжил нийгэмд ашигтайгаар энэ мөнгөө зарцуулах вэ? Юунд хөрөнгө оруулах вэ гэсэн чинь тухайн үед
компьютер энд гарч ирж ирсэн үе. Одоо нэг лэптоп, ноутбук энэ төр. Тэнгуут ноутбук руу юу оролцсон гэж байгаа бүх мөнгө. Электроник руу. Тэгэл тайман чинь нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа электроникийн орн болчихж байгаа байхгүй. Тэг өнөөдөр чинь ноутбук, лэптопуудыг чинь үйлдвэрлэж шүү дээ бүгдийг. Японууд аваад чипэр бол тэргүй. Одоо тэг бөө юм болж байгаа шүү дээ. Японууд ч юм бол Toshiba гэдэг бид нар ноутбук авч байгаа шүү дээ. Японууд чинь тэр Toshiba гэдгийг зүгээр нааж байгаа байхгүй. Манай нэг монел чинь хөрөгчин дээр наагаад зарчдаг шүү дээ монел гэдэг. Хөрөгч үйлдвэрлэхгүй байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан ноутбук үйлдвэрлэхгүй байгаа шүү дээ Японууд чинь. Toshiba наагаад тэгэл зарчж байгаа шүү дээ. Ямар ч компани нэргүүгээр ноутбук үйлдвэрлэж ямар ч орон зардаг гэж байгаа байхгүй. Гайхамшигтай байгаа биз. Тэгэхээр одоо чи яг тэр л болоод байгаа. За уулуур хагас мөнгө орч ирээд. Тэр одоо яах юм? Тий. За бид нар чи өөрсдөө нэг үлсгэлэн зээлтэй өртөө учраас хүмүүстэй өгөхгүй болохгүй. Бид нар нэг та нар нансаа нэг 100 хэдэн мөнгө орж ирсэн үү? Ногдлоо шиг үү. Гэхдээ тэрнийхээ оронтой бүгдээр бүх хүнд нэг сая төгрөг өгч гэдэг яат юм бэ те? Байхгүй шүү дээ. Тий. Сая төгрөг өгөх хэрэгтэй байхгүй юу? Төгөхгүй шүү дээ. Тэр л яваад байгаа байхгүй юу? Тэр сонгуульд зарцуулсан байх л та. Бид нарт өгөх мөнгө. Хизээ үед сая төгрөг өгнө гэдэг нэг цэнхэр хууц моц хүмүүст өгсөн те. Одоо хүртэл ингээд айлтан тэр хөгчүүдийн гэр мөрт ороход чинь ингээд шкам дотроо тэр сая төгрөгийнхаа цаас ингээд тавьсан байд шүү дээ. Тий. Тэр мөнгө тарах биш ажлын байр бий болох хэрэгтэй юм шүү. Юунд хөрөнгө оруулах вэ? Тэр мишн нь тодорхой. Ажлын байр болохдоо ямар ажлын байр одоо чухал байна уу? Тий. Ямар ажлын байр одоо чухал байна уу? Нэгдүгээр, хоёрдугаар тэгээд маш их юм ярих хэрэгтэй. Одоо жишээлбэл танд бол шийдэл нь байгаад ах шиг байгаа тийм. Тэгэл хүн ёсноос л эхэлнэ шүү дээ. Тий хүн ёсноос эхэлнэ. Сэтгэл зүгээс эхэлнэ. Үнэт зүйлээс эхэлнэ. Тий тэгжээж л явна шүү дээ ардам гэдэг чинь. Тэгээд тэрүүгээрээ өөртөө ихтэй бахархалтай явж байгаа байхгүй юу? Яагаад гадаад оронд руу яваад байгаа? Яг бол тэнд нэг тийм хайж тийшээ явж байгаа байхгүй юу? Тэнд очиход чинь аль ч улсад яваад очиход ямар ч асуудалгүй болчихдог шүү дээ. Тэр нийгэмд ороод ямар ч асуудалгүй хоол идэл дэлгүүр яваал аваад байрны мөнгөө төлөөл маш их цэвэрхэн солитой иргэн болчихдог шүү дээ гадаад. Стрессгүй болчихдог. Ямар ч стресс юм байхгүй. Тэгээ баг өөдсөн шүү дээ. Тий автобус нь цагтаа ирээл. Тий бараг л сүүл рүүгээ монголч өөч эхэлж байгаа шүү дээ. Йоо эн чинь ямар утгатай юм бэ? Тэг. Ямар ч асуудалгүй шүү дээ энэ чинь. Тий Монгол руу ороод ирэхэд чинь бүх асуудал руу орж ирээд муха кайфтай байна шүү дээ. Батонг асуултсан. Тийм харин сая тэр одоо мөнгөтэй боллоо гэж бодоход тэгээд юунд зарцуулах гэдэг тэр үндэсний ижилсэл үнэт зүйл одоо бид нар тэгээд өөртөө ихтэй болохын тулд заавал Монгол улсын би монгол хүн гэдэг бахархал итгэл үнэмшил байх хэрэгтэй юу хэрэггүй юм уу? Заавал байх хэрэгтэй тийм. Тэгвэл тэрийг одоо дата байхгүй нэг дуу хөгжмөр тийм үү? Дуу тэг бахархал нь өөрөө биш тийм бидний хийж бүтээсэн тийм үү? Тэр маань бидний бахархал байхгүй. Ерөөлөө аз жаргал гэдэг чинь юу гэвэл хүний зориг биелэхээр хүн жаргалтай болдог гэж байгаа байхгүй юу? Тэс одоо тийш хараад гэвтэ тах чинь одоо жаргал биш шүү дээ. Тэгж жугаал. Тэгэхээр тэр айгүй чухал гэж бодож байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүний сэтгэл зүй гэдэг чинь юугаар тэжээгдэж юу хүнийг хөдлөж ийн хөдлөх хүч нь вэ? Цалин багч гэсэн би ажиллая гэж байгаа. Тэр юуны толдоо? Одоо дэлхийн улс орнуудад дэрэгдэн тийм баг шүү дээ. Япон ч дайны дараа яалаа. Маш их баг цалин гарч гисэн гэдээ ажиллаж байгаа шүү дээ. Ажил. Яг бол тэр ажил хийж яваа. Тэр хүмүүсийн дунд яваа. Нийгэмд орж яваа. Тэр нь үнэт зүйл байгаа байхгүй юу? Баг цалинтай ч гэсэн ажиллаж шүү дээ. Аль жоонд. Хамаагүй. За тэр одоо Япон солонгос ярих юм бол тэргүй 40-50 онд тэгэл идэж байгаа юм байхгүй бараг модныхаа навч зулгаагаал иддэг гэсэн гэдэг шүү дээ. Тий. Хятадаас бас баларж исэн. Идэх юм болтохгүй. Америкт ч гэсэн нөө 1900 онд ч бас нөө FDR Делано Рузвельт чинь арай гэж бараг усаа орсон гэж бүгд ажилгүй болцсон. Бүгд ажилгүй болцсон. Тэгэл ерөөсөө бүгдээрээ ингээд нэг урдаа нэг цаас барьсан. Ямар ч ажил хийн. Өгсөн болгоныг чинь эдэн тийм болж байгаа шүү дээ. Бид нар ч юм бол тэгэл өгсөн болгоныг идэхгүй байх шүү дээ. Гэтэ яг энэ дээр голсоор байгаа харж байгаа шүү дээ. Энд дээр нэг та бас өмнө нь бас хэлжсэн. Тэрний юу гэхээр Монгол хүн жоон сэтгэлийн хатгүй гэдэг. Одоо эн чинь бас эрдмээрээ батах юм бол яг гэртний үндсэн гол дөрөв эрдмийн бас нэг нь байгаа шүү дээ. Хатуучлаа. Тий хатуучлаа байхгүй л дээ. Хитүү зүйлийг давах гэдэг жоохон холчхор. Яг ер нь бол ийм талын арт түмнүүд бол жоохон холчхор байдаг гэж байгаа. Яагаад бол
Уг нь бол энэ ир зориг жоохон муу байдаг. хатуу ширүүн ураасал амьдарч байгаа юм чинь хатуучлалтай болохгүй юу? Тэр бол тэр чинь сэтгэл зүй байхгүй юу? Яг бол тэр чинь хатуужил гэдэг чинь тэр хүний ёс суртахуун байхгүй юу? Хүмүүжил байхгүй юу? Тэгээд амьдралд үтсэн асар их хүнд аимшигтай нөхцлүүд чинь хүнийг хатуужилтай болгож байгаа юм. Манай чинь нэг аимшигтай нэг нөхцөл маадах байхгүй. Яг нэг өвлийг тэгээ яаж чигээр нэг дарчихна. Тийм үү? Давчихна. За тэгэл янз бүрийн юм болоход тэр уулуур цухтаачихна. Гэдэг гяс алга болно шүү дээ. Сул гадаг шиг авчихна. Морио гуйдаал алга болно шүү дээ. Яг дээр үед бол тэгэл гуйдаал алга болно шүү дээ. За өнөөдөр жаа гадаг шиг шууд гар утсаа аваад онгоцныхаа билетийг цахилаад эхэлнэ. Тэгээд маргааш өглөө нисэж байгаа шүү дээ тий. А зүгээр яг энэ түүхийн философи гэж нэг ном байдیں۔ Тэгээд тэр номон дээр хүн төрөлхтний одоо Африкийн тийм үү ямар арт уу, Латин Америк ямар артууд уу, Европод ямар уу тийм үү гэл ингээл янз бүр байдаг. Тэгээд тэрэн дотор юу нөгөө одоо нэг малчин нүүдэлчин их газрын ийм одоо тэрэн дээр татаарууд гэж ütсэн байдیں۔ Тийм. Тэгээд тэрний зан чи одоо бидний нөгөө төсөөлөл явж байгаа шүү дээ Монгол гэдэг. Тэгэхээр эдгээр бол хамгийн холчгорууд бол татаарууд гэсэн байдیں۔ Яг бол ийм их газар ийм талдаа амьдардаг хүмүүс бол нөгөө нэг аимшигтай юм ерөөсөө үзээгүй. Жангл авахгүй тий. Тийм. Аимшигтай юм. Ширэнгөө байдж байгаа янз бүрийн амтан гарч ирэл. Алдгаа бас далайн хэрэг. Тийм. Энэ бол далайчд бол хамгийн хатуучлалтай гэдэг. Яг бол хөлгүү далай руу тийм усан хосон дээр гараад хэдэн сараар яач мэднэ. Тийш бол ер нь Монгол хүн бол ер нь далайч юм болохгүй баг. Яг бол амар ахгүй. За тэгээд далайн шуурга. Далайн шуургач одоо тэгээд усан хоцож хөмрөл шүү дээ. Тэгээд тэр хатуужил. Тэгээд олон сараар явсаар байгаад тэгээд бүр солио ороод бууж болохгүй. Уяа ус олигтой байхгүй. Тэгээд далайн ус уул үгүй шүү дээ. Шууд очиндсан. Цэвэр усаа хувааж уун. Бага тийм хувааж идэнэ. Ганцаараа идэхгүй. Ганцаараа ус нууж цаашаа харж хагаад нуугаад идчих болохгүй. Тэг хүнчлөөрөө толгоо нөмөрч жагаад борцог идчих болохгүй. Боломжгүй шүү дээ. Тэгэхээр тийм хатуужлал бол бас хэцүү гэж байгаа. Тэг ер нь бол тийм хатуужил бол аим шиг үтсэн. Далайн шуургыг үтсэн арт юм. Японууд яагаад хатуужилтай гөргөрөв? Яг бол тэр далайн шуургыг үтсэн байхгүй. Газар хөдлөлт. Тэр амар газар хөдлөлтөг үлдсэн шүү дээ. Цунами. Тэг Улаанбаатар дээр газар хөдлөлтөг бид нар баруун гэр орныхын хаяад ганцаар гүгээд гарна шүү дээ. Тийм мэдэхгүй шүү дээ. Нэг ийм шинжлэх ухааны юм байт юм лээ. Тэр нь хүмүүс ч нэг зовлон үзэхээр траумад ордог, тэрнээсээ бараг амьдрал нь сүрдэг гэж үздэг бол эсвэргээрээ post traumatic growth гэж байгаа. Тэгмээд хүн траума ч юм уу хэцүү одоо амьдралын туршлах мэдлэгчээрээ эсвэргээрээ бүр хөгждөг. Тэрийгээ бүр давдаг, илүү хүчтэй болдог гэж ярьсан мэлээ. Тэгэхээр магадгүй нөгөө монголчууд зовлон үзээгүй гэдэг нь энэтэй холбоотой байж магадгүй. Тэгээд яг зовлон гэхээс илүү захад аим шиг үзээгүй. Аим шиг. Тэг аим шиг үзэж тийм үү? Тийм үү? Өнгөлцгөө хахад айж үзээгүй. Тийм. Сайн л бол нэг харанхууд тийм үү юм хөдөлгөө гэж л айж байгаа шүү дээ. Тийм. Сайн л бол харанхугаас л айж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр юу ч юм бол ерөнхийдөө энэ бол одоо бидний одоо юу гэдгийг муу тал одоо сул тал гэж тийм. Ерөнхийдөө бид хүн төрлөختнийг бид нар бас бодож ярих хэрэгтэй байна. Бид нар чинь хүн төрлөختний нэг хэсэг шүү дээ. Тийм. А тэгтээ яг нөгөө талдаа тэгэл яг сайхан л байна. Тэг газар хөдлөхгүй гоё байна. Тэг далайн шуурга болохгүй гоё байна. Яг нь жоохон шороо шуурга болж байна. Тэг болчихжээ. Шороо шуурганд. Гэтэ одоо бас таны хэлж байгааг сонсоод байгаа үнэн л юм л да. Яг тэгэхээр одоо еврей үндэснийг бодох юм бол тэр Holocaust тэр амар юм үзсэн байна. Тэнгүүд одоо Латин Америкийн улсууд гэх юм бол нөө Европод хурж ирэл одоо бүр хөөс тэмдэрсэн байна. Европод ч гэсэн нэг хар Монголын явчихсан bubonic plague гэдэг одоо тахлаар бараг тал нь өгсөн байна гэдэг ч юм. Тэрнгээл олон л дэлхийн түүхээр битүү байна л. Яг нарийн сэдвүүд рүү оруул их нарийн юм руу орно. Тех шаардлагуудаа байна уугүй гэдэг байгаа юм л да. Тийм байхгүй байхгүй зүгээр. Тийм зүгээр яг ер нь Монгол орн нэг бол би бол ерөнхийд нь бол бүгдийг ингээд ойлгож мэдж байгаа. Төгдөг буулгач дэлхийг ч гэсэн би ойлгож мэдж байгаа. Унших хэвээр нэг тодорхой нэг 500-аад ширхэг нэг ном байдаг. Тэгэхээр тэр нэг уншчихвал амар болчтой. Тийм ингээд за окей гэл. Тэгээд яг Монгол ер нь хаана вэ зөөрөө хаана. Тэгээд би ч өөр уг хүн маань бас жоохон шоглох дуртай. Тийм үү цаагаар хөмөөрд би их дуртай. Тийм ер нь бол хөмөр байхгүй ямар ч утгагүй. Тийм инээдэм ханиадам заавал байх хэвээр дундуур нь хөргө шог юмнууд заавал байх хэвээр. Нэг л их сүрхий хөмхийгээ зоож сууж гараад нэг л ингээд амар ярих гад л ингээд иж болох. Тийм учир зүггүй мэдэм хэрэг би бас их дурггүй. Яг бол мэдээд эхлэхээр мэдэм хэрэг зогсон шүү дээ. Тийм мэдэхгүй хүмүүс л мэдэм хийж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр янз бүрийн би
Яг уу тэгэл яг хөөрхөн улстай гэл яг хөөрхөн явж байна. Монголчуудын ёс суртахууны доройтлын талаар түрүүн асуух гэж байгаа би өргөтүүлсэн. За одоо чинь зарим зүйлс үнэхээр заавал тэр мөнгөтэй холбогдохгүйгээр хүн бас хийчих болохоор үйлдэлүүд байна шүү дээ. Одоо ёс суртахууны доройтл гэхээр би одоо сая гэрээсээ энэ студ руу ирэх зүгээр 30 минутын зам дээр жолоо барихтал нүдэн дээр ингээл баг 2 минутын зайтай 3 машин 2 давхар зураас даваал эргээл тэгэл нөгөө урсгалд явж байгаа хүмүүсийг 1-2 минут зогсоочж байгаа байхгүй. Тэгээд учир зүггүй бүгд сигналдаад араал те. Тэгэхээр энэ заавал одоо тэр хүний мөнгөгүй байгаадаа ч биш тэрнтэй очиж холбогдохгүйгээр тэгвэл ийм одоо анхан шатны хүнд гай болохгүй энийг амин хуваа хичээдгүү ийм нэг занг тэгвэл яаж ирнэ суртахууны дөрөтлөөс авах вэ? Заавал одоо мөнгөний шийдлээ төр болчих шүү дээ. Тэгвэл тэгэл наад ч одоо тэгэл соёл авахгүй юу? Соёлын асуудал. Соёлын асуудал авахгүй. Тийм. Тэгэхээр бид нар чинь соёл яхад маш хэцүү. Тийм. Ерөөс маш хэцүү. Нүүдэлчин соёл гэж ярьдаг. Нүүдэлчинд ямар соёл авахгүй. Тэг зүгээр яг юу байгаа? Туршлага байгаа. Тэр одоо цагаагаарт малтайгаа яаж өнгөрөөж чадах тэр surviving гэж байгаа шүү дээ, тийм үү? Тэр амьд үлдэх тэр одоо туршлага бол байгаа. Тэгээ тэрийг бид нар шууд соёлыг нэрлэж болохгүй. Тэгээ энэ соёл гэдэг үг өөрөө жоохон осолтой байдаг. Зөвхөн соёл бол тухайн тэр хүн нийгэмд бие зөвж авч явахыг хэлээд байгаа шүү дээ. Хэн нэгэнд саад болохгүйгээр хэн нэгэнд гай болохгүйгээр өөрийгөө нийгэм дотор олонний дунд олон хүмүүсийн дунд аваад явчих. Байг нь байх гэн мэддэхгүйгээр аваад явчих. Одоо мэдж байгаа шүү дээ тийм үү? Одоо янз бүрийн Азийн орнуудад метронд ч юм уу автобусанд ороод чагцалдсан хүмүүс хөрөнгөд ороод тэгэл дунд нь ороод ямар ч асуудалгүй зогсчихж байгаа шүү дээ. Тэнд одоо тийм уурсан, бухимдсан, хүн түлхсэн, хүний царай харсан энэ нэг юм одоо ийм байж байгаагийн ч одоо юу гэдгийг станараа энтер яасан амтан байж гэдэг юм юу гэдэг тийм байхгүй баг шүү дээ. Тэр бид тэр соёл гэдэг аюул чухал байхгүй. Одоо ингээл юугаар ингээл явж байгаа байхгүй. Соёл гэдэг юу юм гэдэг нэг машинаар явж байхад нэг юу байдаг шин пай затгцсан байдаг штэ. Соёл гэдэг юу юм бэлээ гэдэг нэг юу гэдэг нэг үг тавьсан байдаг. Тэгэхээр соёл гэдэг бол эцсийн эцэг нийгмийн соёл штэ. Нийгэмд. Яг бид нар ер нь бид одоо яриад ингээд нэлийн одоо халж байна. Ер бол бид нар штэ нийгэм ярих юмш боломжгүй. Ер нь бол Монгол орнд нийгэм байхгүй. Би хэлээд байгаа штэ. Зүгээр л бөөгнөрсөн хөдөөнөөс орж ирсэн хүмүүсэнд байгаад байгаа штэ. Тий. Зарим нь одоо эрт орж ирсэн. Тэр нь тэдэргээ хотынхан гэж нэрлэдэг. Зарим нь оройдож орж ирсэн. Тэрийг тэдэргээ өдөөнийхэн гэдэг. Эрт оройны л нэг асуудал байгаа шүү дээ. Энэ чинь Улаанбаатар чинь тийм үү Хятад Орос хоёр нэг 40-од оноос л босгосон байхгүй юу? 40-од оноос өмнө бол юуж байгаагүй. Юу ах юм? Тэгэхээр чинь бид нар чинь яг тийм нийгэм болоогүй байхгүй. Нийгэм чинь одоо бидний яриад байгаа гой сэдвүүдийг ярьдаг байхгүй юу? Нийгэм дотор тэр ёс суртахуун, боловсрол одоо юу байдгийг тийм гой юмнууд дээ шүү дээ үнэт зүйл. Энэ чинь нийгэм ярьдаг. Бид нар нөгөө нийгэм болоогүй учраас ярих ямар ч боломжгүй. Уул заал аль аймаггүй тийм. Авч аль аймаггүй ингээд л ерөөсөө аймгийн асуугаал тэгэл аймгаар нь үнэлээл аймгаар нь үн тавиал тэгэл явах гэдэг шүү дээ. Нэг аймаг бол тэгэл баярлчих гайдал. Тэгж жагаад нэг сан болвол одоо тэгэл тэр үнтэй юм тэгээд одоо тэгэл хамаатан садан болно шүү дээ. Тэр ямар нэг тийм юм яваад байгаа. Зүгээр гадаад явж байхдаа хүртэл аймгийн асуугаад идэх гэж байгаа байхгүй юу? Монгол бол байх болох л байх л да. Гадаад бол юугаа энэ аймгийн асууж зүгээр тийм үү нэг их оронтой гэж явж исэн дээ шүү дээ. Тэгэхгүй бүр их орноо хайчихсан аймаг ярьцсан явж идэх гэж байгаа байхгүй юу? Америк чинь аймагийнхаа дэш шүү дээ. Тийм. За сая хэдүүлээ ингээд ярьсан 1 цаг 30 минутын яриаг ингээд сонсоод үзэхээр бид нар нөгөө хөөрхөн л таны хэлж байгаа шиг хөөрхөн л хөгжиж байгаа юм байна те. Тэгэхээр яг хүртэх стогоо л хүртэнэ гэдэг шиг байгаа хэмжээндээ л хөгжөөд явж байгаа хүмүүс байна л гэдэг тийм дүгнэлттэй болчих гээд байна л да. Тэгэхээр магадгүй яг хүн төрөлхтний таны яриад байгаа шиг тэр сайхан соёлт нийгэм гэдэг юм уу одоо залуучууд бидний одоо хүсэж байгаа сайхан хөгжилтэй нийгэмд хүрэхэд магадгүй мань мэтийн нас чүрхээргүй юм шиг тийм сэтгэлээр нь төрж эхэлж байна. Тийм учраас магадгүй тэрийг хурдлуулъя гэвэл тэр хөгжлийг арай нааш нь авчрыг гэвэл илүү экстрим юм ярил дайн тулаан болдог ч юм уу дотроо иргэний дайн болдог ч юм уу те. Магадгүй дээр үе тэр Япон өнөөгийн л хамгийн соёлтой гэж ярьдаг, хамгийн чанартай гэж ярьдаг, Герман гэж ярьдаг. Тэд нар ч адилхан одоогийн Монголын төртөө ижилхэн ялдарсан авилгалан ч юм уу юм байсан л баг. Тэгээ тэр болгон өөрөө феодлын дайн болж иж
Тэр нь өөрөө Феодалоосаа салсан. Феодалоосаа салсан. Тэгмэд Монгол тэгвэл энэ иргэний дайн болох хэвээр юм. Өөр экстрим юм яриа л та. Тэгжээж тэр цаг хугацаанаас урагшлах боломжтой. Тийм. Ямар ч боломжгүй л дээ. Яг бол бид нар ч нөгөө нийгэм болоогүй, нийгмийн үнэт зүйлүүд үсээгүй. Бүгд нөгөө нэг аймаг сум одоо хөдөө нутгаараа бүгдээрээ ингээд салцгаатсан, тусгаарлагдсан. Одоо нэг аймагаас нөгөө аймаг руу орохдоо хүний нутагт явж яах нэтэр гэж ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр чин тэр тийм хүмүүс ч одоо югаач ярих вэ тий. Тэгэхээр ийм хөдөөний Улаанбаатар гэдэг хамгийн дом хөдөөдөө олон хөдөөнийхэн хөдөөрөөд байж байгаа юм чинь бид нар нэг тэнэх нарийн ширийн тулалдаа бослого чагсаал бүр дордгол юм байна. Чагсаалч гэхгүй. Тий. Манад бол чагсаал ерөөсө болох боломжгүй. Тий. Ерөнхийдөө. Тэгэл бослогч гарах боломж. Ер нь 90 онд ч гэсэн чагсаал бослого юу ч болоогүй шүү дээ. Хөсгөл гэдэг нэг хөөрхөн нэртэй. Тий. Тэр чинь бол яг л ерөнхийдөө дэлхийд даяар социалист системийг нураах гэсэн тийм капиталист системийн асар том олон жилийн бэлдсэн тийм том нураалт явагдсан. Тэгээд тэрэн дотор тэгээд бид нар чинь тэгэл хамрагдаал явсан. Тэгэл тэгдэм байна. Тэнд тэгжээс штэ. Тэгэхээр манад одоо тэгье гэл тэгэл тэг хөрхөн арчлан энэ төр гэсэн үгнүүд бас амнаасаа бас нэг гаргацдаг нэг хитэн залуучууд тэгэл болоо. Тэгэл дуусаа. Тий. Өнөөдөр ч тэр арчлаа ойлгоогүй явж байгаа шүү дээ. Юу ч байсан тэр нь ер нь. Тий. Хинж битэхгүй байгаа шүү дээ. Тэгэл арчлаа урсгал гэдэг байгаа шүү дээ. Талбайд нэг хэдэн хүмүүс гарч ирсэн. Би тэрүүд Улаанбаатарт байсан шүү дээ. Гайхаал байжсэн. Та тэрэнд оролцоог юм жигсаал. Үгүй би ч ажилтай, мэрэгжилтэй тийм биз дээ. Тий. Одоо ч гэсэн тийм байхгүй. Одоо ч гэсэн талбар руу хүн ажилтай мэрэгжилтэй хүмүүс очихгүй шүү дээ. Тий. Тэрийг орхиод нэгтгэх үнэт зүйл юм уу? Тийм юм юу байж байхгүй. Тэрийг бүтээх үед үлээ. Яах вэ? Одоо түүхээсээ харахад юм байхгүй болж таарсан. Тэгэхээр яах вэ? Ямар нэгэн нийгэм гэсэн тэр ойлголт руу бид нар одоо явах хэрэгтэй. Яг бол манай чинь нийгэм судлал гэсэн мэргэжил байхгүй шүү дээ. Нийгэм судалдаг газар ч байхгүй шүү дээ. Нийгэм судалдаг хүмүүс нь болохоор юу ойртоод ирэхээр сонгуул ойртоод ирэхээр тийм үү? Тэр нам рейтинг тэд байна гэдэг л нэг хэдэн хүмүүс байгаа шүү дээ. Тийм үү? Мянган хүнээс санал асуулга авсан чинь тэгсэн байна гэсэн тэр санал асуулгын нөхдүүдээ л байгаа шүү дээ. Тийм. Тэрс яг одоо яг энэ нийгэм, яг энэ хөдөө гэдгээ судлах. Социологч гэж байна уу? Тий. Манай социологч байхгүй, социологи мэргэжилж байхгүй. Тэгээд тэр социологч гэдэг хүмүүс чинь ерөнхийдөө рейтингийн л байгууллагууд байхгүй юу? Сонгуульд өгөхөд ирэхээр полинг гэж байна тийм. Тий, тийм л байгууллагууд байхгүй, өөр юм байхгүй. Тий. Ерөнхийдөө санхүүжилт сайтай. Тий. Болж өгвөл одоо барууныхнаас санхүүжилт авч байгаа шүү дээ тэр чинь. Ер нь манай ч яг NGO гэж нэг муухай байгууллагууд байгаа юм аа. Энэ олон улсын энэ NGO гэсэн байгууллагууд, төрийн бүс байгууллагууд Монгол орныг одоо балалж шүү дээ. Бид нар бүр ингэ тараагаа ийцсэн. Иргэний нийгэм гэж байна. Тийм тэр бол готом шиг. Энд чинь ингээл өрийн бас байгууллага залууч таны өдөөс гадаадын дотоодынх бол өөрөөр гадаадынх байхгүй. Гадаадын төрийн бас Сороос ярьж байна тийм. Тэр чинь дандаа тагнуулын байгууллагууд байхгүй юу? Тий. Тэг янз бүр одоо Германич гэсэн одоо янз бүрийн байгууллагууд байгаа шүү дээ. Улс төрийн JAZ гэдэг. Өө зөндөө. Тий. Тэд бол бүгд надтай бол тэдэргүй харьцахгүй шүү дээ. Яг бол биш нэг оюуны философч хүн учраас тэд чинь шууд холдсон шүү дээ. Яг бол дороо баригдах учраас би дороо мэдчихсэн нөхдүүдийг. Танаар одоо юу гэдээ балаараад энд байгаад байгаа. Германуудаа бол би чинь тэгээд шүмжлэх шүү дээ. Ер нь гадаадын байгууллагах би маш их шүмжилдэг шүү дээ. Ямар ч утгагүй яах гэж энд байгаад байгаа. Тий. Хөөд гарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ийм одоо юунууд бид нар чинь нийгэм болж чадахгүй ингээд байгаа. Тэгээд тархаа бодрохоо одоо тэр чинь нэг юу байдаг вэ? Divide and conquer гэсэн үг гэдэг хэвгүй англинд. Тэр нь бол хооронд нь задлан бодрох. Тэг 40 нам болго. Тэгээ эзэлэх гэсэн. Тэр чинь хооронд нь зүгээр төвлөлтүүд задлуулах. Яварч утгагүй байхгүй. Тэг Монгол 40 үзэл санаа байхгүй ч тэг өөр үзэл санаа. Уг нь үзэл санаа гэж мэдхгүй явчих шээ тийм. Тэр чинь үзэл санаатай нэг шнаа байхгүй. Нам гэдэг чинь өөр үзэл санаатай хүмүүс нэг. Намд ороод өнгөтэй болд юм байна гэсэн л ойлголт яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг нам бараад тий. Одоо бид нар мэдэн шүү дээ. Их сургуулиуд дээр би чинь бас янз бүрийн их сургуулиуд лекц үзэл явж ирсэн. Зарим оюутнууд чинь оюутны холбоо тийм ингээд алга болчихдог байхгүй. Тэг ерөөдөө жоохон сургам мутаанууд нь тэг алга болчихдог байхгүй. Хичээл сонирхдагнууд нь. Тэгэд чинь оюутны холбоо гэж жагаад дэш цаашлт юм байна шүү дээ. Тэгэл шүү дээ. Нөгөө намын бэлтгэл ангууд байгаа. Тийм. Хамгийн муу сургалтнууд нь тийш явчихдаг байхгүй. Ер нь өөрөөсөө мэддэм байлаа. За би ер нь хичээл намаа бол сурахгүй юм байна. Муугаа мэдлээ. Тэгэхээр өөр арга бодноо. Амьдхан аргатай. Хаа хичээгээл. Тэгэл тийшээ явдаг юм шиг байлээ.
Тий. Яг хичээл сонирхсон хичээлдээ санууд нь юу гэж тийш явахгүй шүү дээ. Тэг хичээлгээ ярьснаас би танаас нэг юм асууя. Ер нь та бол их ном уншдаг хүн. Өөрөө бас олон ном бичсэн. Тэр ер нь хөгжил ёс суртахуун сурахад бол Монголд байхгүй юм чинь өөр улсуудын олон эрдэмтэй мэрэгдүүдийн номыг л уншиж энэ ёс суртахууны баримжааг олж авах гэхээс биш Монголоос бол олж авахгүй юм байна. Тэр та бол хэлсэн түрүүн 500 ном ерөнхийдөө бол байдаг. Энэ 500 номыг уншсан байхад баримжаатай болчихдог гэж байна тий. Тэгэхээр яг энэ Монголын бас давуу тал болсон энэ бол бараг сая 600 гаруй мянган залуучуудыг сургууль хүмүүжүүлэх юм бол сургууль нугасаа муу. Тэгэхээр ямар ном унш гэж зөвлөмөр вэ? Одоо яг энэ олон номыг хэцүү л байна л да. Та ер нь за нэг энэ 5-аас энэ 10 номыг ядаж уншчаач гэж гуйвал гэх юм. Гэхдээ ерөөдөө тэ миний 3 цагаан ном байгаа. Тэрийг л унших хэрэгтэй. Энэ бол тийм. Тэгэд би ч нэг Монгол тэр бүх номдож уншиж байгаа ямар нэг хэмжээгээр Монгол улс Монгол иргэн тийм үү? Тэр бүгдийг бодоод тэгээ монгол хэл дээр буулгах гэж оролдсон шүү дээ. Тэгээд тэр чинь тийм амар биш. Тэгээд одоо дандаа герман англи хэлнээс өөрөөр герман монгол англи монгол гэсэн төл бичиг би хэрэглэхгүй шүү дээ. Тэгээд эд чинь болов өөрхий зөвхөн худлаа 8 нийт хэдэн өгнөд байгаа шүү дээ. Тий. Яг боловсролын өндөр түвшний номнуудыг орчуулахад тийм амар биш. Тий. Манайх ч тэр байтах шинжилгээний номнуудыг хүртэл орчуулж ачдаг нөхдөд шүү дээ. Тэгээд монголчлаад бодоо болгоно шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг ингэж буулгаж ер нь цомготгож яг монгол хэл дээр яг буулгасан ном байхгүй юу. Ер нь бодол гэж яг юу юм, мэдлэг гэж юу юм, эрдэм гэж юу юм, сэтгэл гэж юу юм, санаа гэж юу юм, төсөөлөл гэж юу юм, хандлага гэж юу юм. Энэ бүгд миний тарих бидний тарих толгойд болоод байгаа энэ олон үйл явдлуудыг яаж дотор нь зэгцэлж энэ нь миний бодол байсан байна. Энэ нь миний сэтгэлийн хөдөлгөөн юм байна. Энэ нь би зүгээр нэг үнэмшсэн юм яриад байгаа юм байна. Энэ нь бол миний зүгээр төсөөлөл яваад байгаа юм ч гэдэг юм эсвэл хүсэл яваад байгаа байж гэдэг юм уу. Энэ бүдгийнхаа бид нар ялгаануудыг олох хэрэгтэй байхгүй юу. За энэ миний уурлаад байгаа бол бид ямар ч утгагүй гомдсон юм байна. Тэг Монгол хүн ч маш гомддог шүү дээ нэгэндээ. Их гомдоод ирэхээр англи хэлэнд гомдох гэдэг үг би олддог шүү. Байхгүй. Тэг герман хэлээр ч байдаг юм. Тэг маш их гомдохоор гомдох нь дээд зэгтээ өрхөөр сэтгэл зүйч рүү юм уу лам руу явдаг байхгүй юу. Тэг маш их гомдсон. За маш их өрөвдсөн хүн бас сэтгэл зүйч рүү явдаг байхгүй юу. Өрөвдөх гэдэг чинь бас их осолтой үг. Тэгэхээр энэ бүх ойлголтууд зөвхөн л энэ тарих толгойд явагдаад байгаа тийм үү? Гомдох гэдэг чинь зүгээр тарих толгойд л явагдаж байгаа байхгүй юу? Тэрнээс хамрын дотор, аман дотор юм уу, чихэн дотор явагдаж байгаа юм биш шүү дээ. Гидсэн дотор явагдаж байгаа юм биш шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бүх санаа гэдэг чинь одоо энэ дотор л явагдаж байгаа шүү дээ. Энэ тархин дотор явагдаж байгаа түрүүн тэр хиймэл оюун гэдэг шүү дээ. Тэгвэл хиймэл оюуныхаа дэргэд бид нар нөгөө хүн оюун, амьд оюунаа ярих хэрэгтэй байхгүй юу? Бодит оюунаа ярих хэрэгтэй байхгүй юу? Тэр нь болоогүй байхад юу тэр хиймэл оюун л байж байгаа. Тэгэхээр өөрийнхөө оюуныг яаж зэгцлэх вэ? Энд чинь өнөөдөр Монгол оронд асуудал болчиход байна. Яагаад тийм их хүмүүс сэтгэл зүйчрээ яваад байна вэ? Цаг нэгэ дүүрэн байдагчээсээр байна. Яагаад сэтгэл зүйч ямар шаардлагатай? Яадсан болоод яваад байгаа. Ялангуяа өсвөр насны хүмүүс бүр их тийж байгаа гэж. Хамт яагаад юунаас одоо энэ тархин дотор нэг л буруу юм сутсан байгаа байхгүй юу? Тэрнээсээ болоод зөрчил ороод тэгэл хачин болоод эхэлж байгаа шүү. Тэгэл нөгөө бас зөрчилд орсон ээж аав нь хүүхдүүдэд харж зөрчилд ороод гэрээрээ зөрчилд ороод тэгээ тэр нь бас нэг л овсгоотой нэг нөхөр байгаа шүү дээ. Ээж нь гялс нам руу явна. Гялс бөөрөө явна. Асуудлыг шийдэх гээд. Хэдэн дөрвийг хармалаад. Тий. Ягд бөөнөр өнөөдөр өстө энэ чи 1000 жилийн өмнө тийм үү байхгүй болчих өстө бөөнөр чи одоо ягд байгаад байгаа юм. Тий. Улсаараа ягд бөө болчиход байгаа. Бизнесийн боломж байна уу? Яг бүгд толгойд асуудалд орсон учраас тэр асуудалд орсон хүмүүсийн чинь үйлчлэг байгууллагууд нь гараад ирж шүү дээ. Тий асуудал үүсгэхэд тийм үү тэрний бизнес өөрөө үүсдэг гэж. Бизнес өөрөө үүсэхгүй шүү дээ. Асуудлаа дагж үүсдэг байхгүй юу? Тий асуудлыг эсвэл зарим нь бүр бүтээж байгаа шүү дээ. Одоо гар утас гэдэг чинь үнд гар утасны асуудал байхгүй байхад гар утасыг бүтээгээд гар утасны хэрэгцээ үүсгэж байгаа шүү дээ. Тий. Одоо хэлээд байгаа шүү дээ. Би одоо iPhone-ыг үйлдвэрлэж эхлэхгүй байхад өмнө нь iPhone-д ямар их дуртай байсан бэ гэж байгаа шүү дээ тий. Тэрийг би мэдээгүй байдаг шүү дээ. Яг энэ дээр нь ярихад нөгөө өсвөр насны хүмүүс яагаад эсрэг готолт их ороод байгаа гэхээр охтууд би бинийг өөрсдөө харьцуулж эхэлдэг юм байна л да. Нөгөө гой биетэй охтуудтай харьцуулж. Би тарган байна, би царам отой байна гэдэг. Хүүхэд болохоор нөгөө их үгүй мөнгө ярьдаг болсон учраас би ядуу байна. Мөнгөгүй ээж авангүй. Тэгж бас сэтгэлээр ундаг гэж. Сугаар үзүүлсэн. Миний одоо бас тий би нөгөө 3 цагаан ном дээр бас наадах чинь бичсэн л байгаа. Санаа гэсэн сэтгэл гэсэн сэдвүүдээр бичсэн л байгаа. Бишрэл гэж юу юм? Бишрэх, шүтлэг гэж юу юм? Шүтэх. Тэгээд айдол гэдэг дээр хэнийг айдол гэдэг. Айдол гэж яг хэнийг хэлээд байгаа. Хэнийг дуурайх юм?
Манай нийгэм чи өөрөө нэг нийгэм бол сөрхийн хүмүүс тийм үү мэдлэг боловсрол ийм оюуны ёс суртахууны тийм үнэт зүйлгүй учраас нэг үлгэр жишээ болох хүмүүс нь дандаа л нэг тийм нэг мөнгөтэй баян ч юм уу эсвэл одоо яадаг чин загвар өмсгч гэдэг юм уу нэг юм хямдхан юмнууд үлгэр дуурайлт нь болоод байгаа байхгүй юу. Тэгээд яг философийн бас нэг үг байдаг л да. Харьцуул тэгэл чи баларна гэсэн үг байдаг л да. Тий. Чи харьцуулаад ирэхлээр баларна шүү гэсэн үг байдаг. Тэр хизээч харьцуулжлах байхгүй. Хизээч харьцуулжлах. Харьцуулал тэгэл дуусаа. Хизээ нэгэн цагт хэн нэгнээс хөөрхөн юмхтэй байж л таараа. Хааны газар хэн нэгнээс тийм үү илүү биетэй хүн байж л таараа. Тий. Хааны газар залуу хүн байж л таараа. Тий. Танараас залуу хүн байж л таараа. Тий. Оо би ч одоо хөшөрцөг гэж харьцуулаад эхэлж болохгүй. Чи хортой гинэ гэд ингэж болохгүй шүү дээ. Нас гэдэг чинь хамгийн аюултай харьцуулал. Тий. Бүхэнд харьцуулж байгаа шүү дээ. Харьцуул тэгэл чи баларна гэсэн үг байдаг байхгүй юу? Тий. Одоо бүр германаар гоё хэлдэг байхгүй юу? Тий. Юу гэдэг байсан байхгүй юу? Нэг харьцуул тэгэл чи берг ап гэсэн үг байдаг байхгүй юу? Берг ап гэдэг нь уулын уруу гэсэн үг байхгүй юу? Чи тэгэл уурлын уруу өнгөрч байгаадаа адилхан гэдэг. Тэр байхгүй юу? Бид нар харьцууллаа тэгэл хүн дуусаа. Хизээч харьцуулж болохгүй. Өөрийгөө хинтээч харьцуулж болохгүй. Ялангуяа одоо ийм гоё гар утас үүссэн, TikTok үүссэн, Instagram үүссэн ийм үед өөрөөгөө оргил явж исэн дээр. Өөрийгөө өөртөө харьцуулж болох өөртөө. Өөрийгөө өөртөө бол үргэлж одоо харьцуулах хэрэгтэй. Тий би одоо сайжирч юу, өөрчлөлт гарлуу, илүү болсон уу? Нодлонгийнхаа зорилгод би энэ жил хүрсэн үү? Нодлон би яан гэж төлөвлөж ялаа. Тийм үү? Одоо би 26 онд яах вүлээ гэсэн тийм юм бол үргэлж өөрт явж явах хэрэгтэй. Тэр дэг журам сахлах бот, хувийн сахлах бот бол үргэлж байх хэрэгтэй. Өөрийгөө сайжруулах гэсэн тэр үйл бол заавал байх хэрэгтэй. Гэхдээ нэг өөрийгөө одоо голоод сайжрах гэж байгаа юм биш шүү дээ. Тэгээ цаг үе нөхцөл байдал тааруулж би жоохон урагшлахгүй болохгүй юм байна. Шаардлагатай байна л гэж явж байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө талдаа бол сайжрах гэсэн, илүү болох гэсэн, хөгжих гэсэн тэр бүх үйлдэл бол дандаа л одоо бүтлгүүд нь тийм дандаа л алдна. Тийм дандаа л буруутна. Тийм одоо энэ чинь өөрийн буруу, өөрийн алдаа гэсэн илүү нийгмээс шалтгаалж, гэр орныхоос шалтгаалж, найз нөхдөсөө шалтгаалж, янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юмд үнэмшч тэрийг даган дуурайснаар шалтгааж хүмүүс ч аюух. Ер нь ялангуяа залуучууд бол их алдаж буруутж байгаа. Тэгээ тэрийг муу юм гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр чинь аюух хэрэгтэй байхгүй юу? Тийм буруутаж алдахгүйгээр хүн урагшаа өгчихгүй шүү дээ. Тийм бол амьдралын тэгэл ихэнх одоо үед бол дандаа алдаж буруутдаг шүү дээ. Яг бол мэдэхгүй юм чинь. Тийм. Мэдээ гэхээр аюу их ном унших хэрэгтэй болдог. Тэгэхээр аюу их ном унших зав байхгүй. Сонирхол байхгүй. Тий. Google-ч, Wikipedia-ч, ChatGPT-ч тэгэл болоо. Тий. Тэгэхээр яаж өөрийгөө өөртөө яриад, өөртөө уучраа олоод, өөрийгөө цаашаа авч явах тэр бүгдэд өөрийгөө бэлдэх тэр одоо resilience гэж нэг гоё үг яваад байдаг шүү дээ. Resilience, immunity энэ төр гэсэн гоё үгнүүд байдаг шүү дээ. Тэгээ тийм үгнүүдийг өөртөө их буулгах хэрэгтэй. Тийм одоо сүүлийн үед бол залуучууд бол ямар ч resilient байхгүй байгаа шүү дээ. Амар сэтгэлийн хөдөлгөөнтэй. Аюу их хурдан баярлана. Эсвэл аюу хурдан найздаа гомддог ч юм уу. Тий, жоох юмд амар их сэтгэлээр унана. Тий. Тэр хүүхдүүд сэтгэлээр унжаан сэтгэл зүйч рүү яваад байна гэж resilient биш байгаа байхгүй юу? Баргийн юмд immunity-тэй байх хэрэгтэй байхгүй юу? Тий. Жоох юм гомдчих шүү дээ. Тий. Биелээд шүү дээ. Монголын сэтгэл зүйчдээр очиж байгаа хүмүүсийн бараг талаас илүү хувь нь хэн нэгэнд гомдцол хүмүүс байгаа шүү дээ. Гомцсноос болоод энд асуудалд орцсон. Эндээс нь гардггүй. 50 байж чаддгүй, унтч чаддгүй. Тэгэл тэрийг бодоод тэрнээсээ салдгүй. Яасан? Ээжтэй гомдсон. Охиндоо гомдсон. Ахтай гомдсон. Хүүдээ гомдсон. Найздаа гомдсон. Хаяал явах хэрэгтэй байхгүй юмыг. Өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь орхих гэсэн гоё үг байдаг шүү дээ. Монголчуудын өнгөрсөнд нь орхихгүй татаж авчираад байгаа байхгүй юу? Зяад. За сүүлийн асуултаа тэгвэл би тавиад ерөнхийдөө дуусгаа хэдүүл 2 цаг ярилцсан байна. Ер нь таны яриан дунд монголчуудын дийлэх бидний юм дээ. Эндүү боддог одоо төөрөгцсөн бодлоодыг
та бол нэлээд бас улс уртай эсрэг талаас нь тайлбарлаж. За эн чинь ийм одоо жишээ нь бид нар бол Чингисээрээ бахархдаг, өөхтэй гэхэд за энэ бол эндүү бодол шүү, төөрөгцөн бодол шүү гэж ярьдаг шүү. Тэгээ энэ дунд дийлэнх масс одоо саяны ярианд дуртагдаагүй дахиад нэг том эндүү бодол. Өнөөдрийг хүртэл дийлэнх олонхороо ерөөсөө тэрийг сурталх болгоод зөв гэж бодоод ингээд түүчээлээд явдаг тэр бодол байвал танд дахиад нэг жишээ болгож яриа. Гэхдээ би одоо 2012 он байна. Одоос 13 жилийн өмнө юу Чингисийн этик гэж ном бичсэн байхгүй. Тэр үед ингээд Чингис яриад эхэлжсэн. Тэгээ би тэр их судлаад янз бүрийн уншиж байгаа. Тэгээд за энэ нэг ийм яваад байгаа юм байна. Чингисийг ер нь өдөр шүтээд сөрхий болгох гээд ингээд баргалж бахархал болох гээд ингээд байгаа юм байна да. Яг тэр нэг юуны тэнтэй юу гэдэг чинь Чингисийн хөшөө басгацсан байгаа шүү дээ. Нэг том төрөөрд нурдуу биш ээ чанжин болдгийн тийш. Тэгээ тэрийг харчаа за энийг л нэг юм болгох гээд байгаа юм байна. Энийг нэг чулуу болгохсан гэдэг шиг. За энийг л нэг юм болгох гээд байгаа юм байна. За тэгтээ ингэж одоо ингэж хөөрч бахархаж тийм үү эзэлсэн энэ төр гэж одоо балаа юм ярьж тийм үү нэг шүтэн болгоод бишрэл болгоож болохтой болохгүй. Энэ Чингисийг ёс суртахууны номлол болгочих хэрэгтэй юм байна гэсэн тийм ном бичсэн байхгүй. Чингисийн ёс зүй. Чингис байж болно. Гэхдээ хүн Чингис нь биднэрт чухал биш ээ. Тийм үү? Чингис гэсэн нэртэй ёс суртахуун нь ёс зүй нь биднэрт маш их хэрэгтэй гэж ном бичсэн байхгүй. Тэгээд тэндээс би бүр монголизм гэдэг хүртэл онол гаргаж ирж байсан байхгүй. Тэгээд тэр маань хөрхөө өнөөдөр 10 хэдэн жилийн дараа хөдөөнизм болчихлоо л доо. Тусаар байгаад. Тэгээд тэр л байхгүй юу. Бид нар тэр л ном аяг чухал ном байсан байхгүй юу. Одоо би тэр номоо эргэж хараад ямар чухал ном тэр үед бичсэн юм бэ? 13 жилийн өмнө. Та тэр ном дээр бичсэн чухал тэр үнэт зүйлүүдийг дурдах юм бол өнөөдөр. Яг тэр үнэт зүйлүүдээр ч ерөөсөө тэр юу л байгаа байхгүй юу. Ер нь бол бид нарт ямар нэгэн байдлаар улс оронд идеологи хэрэгтэй байна гэдэг л явсан байхгүй юу. Одоо тийм идеологи чинь янз бүрээр орчуулдаг шүү дээ. Зарим нь үзэл баримтлал гэдэг, зарим нь үзэл бодлого гэдэг тийм үү. Тэр үс альва нэг ард түмэнд идеологи тэр чинь идеа гэдэг үгээс гаралтай байхгүй юу. Тий. Тэр нэг ийм л байвал энэ л яг хамгийн дээд шүү. Энийг л барин шүү гэдэг чинь идеологи байхгүй юу. Социализм чинь тухайн үед бас нэг идеологи байсан. Капитализм өнөөдөр идеологи байна. Либерализм бас нэг идеологи байна, тийм үү? Буддизм бас нэг идеологи, исламизм идеологи. Бүгд өөр өөрийн идеологитой байхгүй юу? Энийг л бариад явбал энэ нийгэмд, энэ улс оронд зөв шүү. Гэсэн тэр идеологи гэдэг чинь байхгүй байхгүй юу? Тэрэн дээр л би ингээд сумарсан гэдэг байхгүй юу? Тэгээ би одоо нэг Цэдэн бол дарга сууж ирсэн нэг 2 давхар цагаан байшин байгаа шүү дээ. Драмын театрын хойдолд. Тэр байшингаа надад өгчөөч гэл гуугаад байгаа чинь тэр шүү дээ. Тэр дотор орж суугаад Монголын идеологийг бишмэрсэн гэдэг байхгүй юу? Гарахгүй юусэн. Холомттой тэгэл тэн дотор бичээл. Одоо надад гадуур тэнийдэх шаардлагач байхгүй. Ер нь бос ард тум болгон тийм хүмүүс байсан байхгүй юу? Нэг 60 70 хүрээд ирэхээр тэртээ тэргүй wisdomтой болоод wise man-ууд болоод эхэлдэг байхгүй юу? Тий, юу ч тоохоо болж эхэлдэг байхгүй юу? Одоо материалыг эзүүлд үнэхээр болчдөг байхгүй юу? Тэгээд яг оюуны одоо дотгошоогоо оюуныхаа юм руу орж эхэлж тэрийгэ ном болгож явдаг байхгүй юу? Одоо бид мэдэн штэ. Одоо Перс эндэгдэхэг одоо юу хятад юу грек одоо янз бүрийн ард түмнүүдийн том философч онолчт нь дандаа л нэг буурал сахалтай нас ахсан амьдрал үтсэн амьдралын туршлагатай юм хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар чинь л залж явна шүү дээ. Тэрнээс одоо манай ч одоо их хурлын гишүүдгээд л бага онгороо хацаанууд байна шүү дээ. Онгороо хацаанууд авч чадахгүй шүү дээ ус орны. Хүний нөгөө legacy-г юугаар хэмждэг вэ гэдэг юмыг агиох би бас харсан л та. Тэгээд ер нь бол явж ирээдүйн үедээ мэдсэн сурснаа зааж сургах ол тэр хүний legacy л гэж л хамгийн зөв юм шиг байна. Яг legacy гэдэг өгшөө барих бол legacy бас биш ээ. Эсвэл хэрэг мөнгө олсноор нь legacy биш ээ. Хин ямар хүнд ямар нөлөө үзүүлж яаж амьдралыг нь эргээр өөрчилсөн нь бол legacy гэж. Хэлэх үүрэг, ярих үүрэг, бичих үүрэг. Тэр учраас биш ингээл зогсоосоо ингээл ярьдэн шүү дээ. Яриалэн, хэлээлэн тий. Одоо эртээ би нэг зам гарч явсан чинь 2 охиноо дагуулсныг ээж байгаа. Тэгээ бид нар ингээд улаан гэрэл дээр зогсчихсан байхгүй. Тэгээ ногоон гэрэл жоох удаад байсан л да. Тэс нөгөө ээж чинь шууд нэг 2 охиноо одоо улаан гэрэл дээр гараа хичиж байгаа байхгүй. Тэгээ би араас нь очиод шууд хэлсэн баг. Та яаж улаан гэрлээр гараад ногоон гэрлээр гарсан. Наад хүүхдүүд яваад өөрөө улаан гэрлээр гарч болно. Хүүхдүүд ч хийцэж болохгүй.
Надад ч ирээдүй. Ирээдүй ногоон гэрлэг гарнаа. Тэгж хэлжсэн байхгүй юу? Хэлэг үүрэг. Тэгэл за энэ одоо хүний хэрэгт оролцуулах гэсэн баг. Үгүй шүү дээ. Нийгмийн хэрэг. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа танд.